учраас ингээ өдөр гоо үзэсгэлийг хараад байгаа юм. Яг хөгжим нэмээд ороод ирэхээр яг ингээ нийлээд нэг юм клип шиг болчихсон. Нэг зүйл ингээ дутуу байгаа ч юм шиг харагдаж байна. Тэгэхээр тэр ханагийн ажил биш. Нэг асуудал нь бид нэг аялал жуулчлал хийж явж байгаад би бол кино зураг авахлаар солонгосчуудыг дагууллал хөдөө гарахаар хэвээр нэр тог байхгүй гэрэл тавьж чадахгүй. За манайхаа сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. баярлаа. Энэ төрөлцөн ирсэн та бүхэнд бас баярлаа. Би өөрөө ч гэсэн их баяртай байна. Энэхүү подкастыг хийж байгаа да тий. За тэгээд Four Seasons сэтгүүлийн Refresh Mongolia нэрээр орох подкаст маань явж байгаа. Тэгээд энэ талаараа Four Seasons сэтгүүлийн эрхлэгч хатагтай болор байгаль маань бас өөрийнхөө хийж байгаа ажлын талаар бас жоохон хуваалцаад өргөд танилцуулж өгөөч гэж хүсэж байна. За сайн байцгаана уу. Урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Та нараар минь сонин сайхан юу вэ? Найз нөхөд минь те салбартаа юу хийж бүтээгээд явж гин. Зүгээр нэг сайхан уулзаад хэдүүлээ бас хуурч хөөр юу гэж өрсөн юм аа. За ханаагаар минь сонин сайхан юу вэ? Сайн байна уу? Би кино продюсер, Солонгос кино мэргэжлээр төгсөөд тэгээд ер нь бол киногоор ажиллаж байгаа, кино продюсераар ажиллаж байгаа, Солонгос Монголын хамтарсан кинон дээр хвчлээ ажилладаг. Одоо нэг солонгосчуудтай хамтраад бас нэг Солонгос Монголын хамтарсан кино төсөл хийх гээд бэлдээд байж байна. За баярлалаа. За тэгээд амжилт хүсье. Тэгээ манайхан бүгдээр мэдж байгаа шүү дээ. Манай продюсер Man on the Moon, төгөлдөр найз маань байна. Тий. Тэгээ Man on the Moon гэдгээс илүү одоо нэг юм юу гэдэг дуу хөгжим энэ урлагийн салбар өөрөө бас Монголоо бас юу гэдэг ирээдүйн сурчлах те жуулч болон юу гэдэг соёл талаас. За эгчин мэгтэйгээ бол би сайн танилцаагүй шүү дээ. Тэгээд ЭГ гэдгээр нь л явж байгаа. ЭГ косметик гэсэн Монголын анхны нүүр будалтай авраг гэдгээрс өөр бас мэдээлэл өгч юм уу. Тэр талаараа хоёлоос урд нь уулзж байгааг болохоор тийм ээ. Тэр талаараа бас нэгээд найзуудтай өөрийгөө танилцуулаад өгөөч гэд хүсэж байна тийм. Яг нүүр будалтай урлагаар яг одоо ажиллаж эхлээд 12 жил ер нь бол болсон байна. Би 2020 онд анх нүүр будалтын дэлхийн авраг Монгол улсаас анх удаа болоод хормын нүүр будалтаараа тэрнээсээ хойш одоо OMC Hair World гэдэг 78 жилийн түүхтэй энэ холбоонд өнөөдөр болохоор олон улсын сургагч багш. За тэгээ дээрэс нь гоо сайхны тэмцээн хариуцсан захирлын үүрэгтэйгээр ажиллаж байгаа. За ийм мундаг өсвөө байна. Тэгээд танилцсандаа таатай байна. За тэгээд Набагаа бол би бас сайн мэдэхгүй шүү дээ. Яг үнэ. Гэхдээ бол бас нэг хайпыг хэрэглэгч болохоор энэ ямар буянтай амт нэг хайпыг нэгээд өчөвдөө гэж бас боддог байсан байхгүй юу. Тэгээ альбисэр бас Набатагаа танилцсан таатай байна. Тэгээ Наба маань бас тэгээд өөрийнхөө талаар бас жоохон танилцуулга өгч гэж хүсэж байна. За ирсэн байна. Тэсний бизнес хийгээд нэг 7 жил 8 жил явж байгаа. Манай сая өөрөө чи олонний сайн мэддгэр бол хайп аппликейшн. Бид нэр цоо шинээр одоо тгээс нах одоо тэгээд бас Монголын одоо том банкуд том үйлдвэрийн операторуудад өрсөлдөж явж байгаа юм стартап компани. За одоо 700 мянган хэрэгтэй болсон Alipay WeChat-ийн партнер. За манайх бас Sendly гэдэг олон улсын мөнгөн буулагын одоо үйлчлэгийг зүйлээд гадаад монголчуудад Монгол руу мөнгө шилжихтэй амархан болгосон. Тэгээ IPO хийсэн баггүй юм. Тэрхэд бол нэг финтек ийм компани. Тэгээд бас яг ийм одоо Go Mongolia-тай холбоотойгоор их юм бол ийм Монгол соёлоор сурчлах чиглэлээр бол нөгөө Улаанбаатар марафоныг бид сүүлийн 3 жил ковидын дараа тийштэй хайпэж те. Нийслэлийн сүдэн хамгаалалттай хамтран зохион байгуулдаг. Тэгээд бид нэр яг хувьчлал орж ирсэн нэлээ юм гоё өнгө нэмж гоё болгож чадж байгаа гэдэг дээр одоо их баяртай байдаг. Гадны орнд чинь нөгөө Люксембург марафон гээл, Бостон марафон, Токио марафон гээл гоё болдог. Тэр бол нэг юм тогтын залуучуудын иргэдийн нэг өдрийн юм актив юм одоо спортлог хүмүүсийн нэг юм аз жаргалтай өдөр байдаг. Тэгээд нодлон бол бид нар чинь одоо төв цэг дээр DJMJ төв нөгөө зам дээр чинь DJ тоглуулах. Тэгээд ерөнхийдөө why not яагаад байж болтгүй. Марафонд бас инновац хийсэн. Курсын хүн нь байна. Бүгд ирсэн хүмүүс чинь гадны нэг соёлч нөгөө пив уух хэрэгтэй байхгүй. Одоо найз нөхөд хамт олноор ингээд бүгд ирсэн бол шууд харж болохгүй. Тэр нөгөө затгаа пив уугаа тэнд DJ парти болж байгаа хэрэгтэй. Тэгээ талбай дээр нодлон бид нар арай хэтэрч болоо. Энэ жил бол энэ пив
зарчих гэсэн юм байна. тэгээрээ. Энд очиж ууж. Гүүд өнгөний тийм үү. Тэгээд Монгол дэдмэрт одоо би ч бас нөгөө финтек бизнесмен мөртлөөс бас хажуугаар нь уяач өрөвчлөлтэй. Хууцаар сая алдарч уяач болсон. Тийм үү. Шилдэг залуу уяач шалгарсан. Нэрэ битүүний хэлчихээс ордод орч. Малгайтай. Далаа малгайтай болсон. Тийм нэг лумнар эклипс гэ партийн дээр бүр уяач хувцтай таарсан. Ирч байна. Нэг тиймэрхүү хувийн үед юм байна. Сүүлүүд хийж байгаа их юм бид нар нэг бас салбар солиод барилгын бизнес рүү орж байгаа. Яг хөө санхүү финтекийн бизнес одоо хэцүү тогтчлоо гэж үзээд бас өөрийн студио болон би өөрийгөө сориод одоо барилгачин болж байгаа. 3 жил барилга барьчихсан төлөвлөгөөтэй байгаа. Тэгж байгаа ялсан дондороо хэлээ. Тогтаад Ажиллаа ирээ гэж үү те. Дараа чөндөө нэг тиймэрхүү юм да. За миний за одоо хост маань одоо өөрийгөө танилцуулчих тий. За намайг санджаа гэдэг. Тэгээ ер нь бүгдээрээ бас зүс харцгаасан багт одоо бол Набатай бол бас өнөөдөр харахад байгаа болж байна. Гэхдээ бас миний нэрийг бас сонссон болоо гэж бас итгэлтэй байна. Ер нь бол тий талдалдаа найзууд байгаа учраас би бол яг хөө цэргийн хүн байгаа юм. Тэгээ одоо хошууч цолтой. Тэгээ яг хөө одоо бол нөгөө байлдын нөгөө чөлөөлөгдөөгүй өөрөө юу яасан албаа орхисон. Тэгээд тийм хүн байгаа. Тэгээд зөвс түвшний одоо олон байгууллагаар ажилласан. Хамгийн сүүлд улсын онцгой комиссийн ерөнхий нарийн бичгийн дараагаар ажиллаж байгаад одоо нэг ковидын яг эд үеэр бас яг нөгөө тоогнууд нь чанагдчихсан тийм залуу байгаамаа. Тэгээд олон нийтийн ажилд бол их сонирхолтой. Тэгээд тийм болохоор ингээд бас янз янзын хийх гээл яваад байгаа нь ус төрч хийх гээл эсвэл нэг юм таймч хийх гээл аялжуулч хийх гээл тэгээд тийм залуу байгаа шүү гэдэг. Та бүхэн танилцсан таатай байна. Ямар их одоо нараар баян орон бэ. Бидэрт бол энэ чинь маш том зах зээл байна гэж одоо бас баярлаж орж ирээд тэгээд одоо миний хувьд бол одоо энэ утаа бууруулах тийм энэ ерөөсө бүхэл одоо энэ амьдралын чанарыг сайжруулах цогцоор нь ингэж ажилламаар байгаа одоо хүсэл мөрөөдлөө хийхэд одоо бид нар бол огтлцоод тэгээд би одоо нэг амар баяндаа ч юм уу тий боломжтойдаа гэхээс илүү миний итгэл үнэмшил надад итгээд онцгой эрхээ өгсөн байгаа. Тэгээд энэ бол нарны сэргийгт гэрчим хүчний одоо бидний мэддгээр нарны панел гэдгийн бүр одоо iPhone 15 16 гэдэг шиг хамгийн сүүлийнх буюу 7 дугаар үе гэж явж байгаа. Тэгээд 7 дугаар үе нь юу болсон гэсэн чинь зүгээр л одоо энэ ширээний материал, энэ ханны материал, цонхны материал, шалны материал, дээврийн материал болсон байна. За ингээд Монгол улсад ерөөсөө 100% одоо эрчим хүчний хэмнэлттэйгээс одоо барахгүйгээр бүр өөрөө их үүсвэр одоо тий сэргээгт эрчим хүчний их үүсвэр бүхий одоо под станцууд ингээд хаасайгүй үйлдвэр болгон орон сууц болгон байгуулах боломжтой барилгын материалыг одоо оруулж ирэхийг авсандаа баяртай байна. Гоё тий. Үнтэй яач вэ? Би бол кино зураг авалтаар солонгосчуудыг дагууллал хөдөө гарахаар өстөр нэр тог байхгүй гэрэл тавьж чадахгүй. Захилгааны асуудал үнэхээр амар тийм. Одоо энэ материал орж ирэхээр одоо ингээ бас том зургаар гоё харагдахад бол энэ агарын бохирдол бууруулах, утаа бууруулах юм чи бас их том хувийн нэмэр оруулаад байгаа байхгүй юу? Бас юм бол тэр аль хэдийн тэр ажиллагаа орцоо гэдэг уйлаад баярлаад явж байгаа. Тэгээд дээрээс нь бас нэг сонирм содуулах. Одоо энэ материал маань орж ирснээрээ барилгын тал орж ирснээрээ нөгөө ногоон зээл биш үү? Ногоон зээлийн хүү бас буурах одоо тийм таатай нөхцлөөс бүтчихэд байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо тэр ажил дээр маань бас манай санжаа надад туслаад одоо явж байгаад бас найздаа бас баярлалаа гэж байлгамд нь хэлье тий. Тэгээ тийм ач холбогдол бүхий одоо нэгнийхээ ажлыг ингээд дэмжиж явж байгаа. За баярлалаа. За тэгээ ханагийн маань одоо хийж байгаа киноны талаар ер нь нэг сонирхол татаад байгаа байхгүй юу? Тэр ямар найрлагчтай яаж хийж ер нь эхэлсэн тий. Тэр талаараа нэг жоохон сонирхолооч. Би өөрөө болохоор нэг Монголд өөрөө 3 кино продюсерлаад тэгээд яг Монгол талбарыг Монгол хөрсөн дээр нэг хэсэг буугаад тэгээд ер нь Монголын киног олон улсын зах зээл рүү гаргаж ийж бид нар энэ Монголын кино зах зээл өөрөө өргөжчих юм байна. 3 сая иргэн дотроо менеж тэгэл эргэлдээл. Тэгээд гоё кино хийхэд бол яалчгүй төсөн мөнгө их ордог тэгээд тэр төсөн мөнгөийг чинь Монголын зах зээлээс буцаа олгож чадвал тэр бизнес сайкл нэрсээ таардаг.
Тэхийн тулд яах вэ гэж бодож очоод за хамгийн ойрхон Солонгос руу надад бол манай ээж солонгосон байдаг байхгүй юу. Тэгээд надад би өөрөө солонгос ингээ кино урлын сургууль төгссөн. Тэгээд надад солонгос арай ойрхон санагдаад тэгээд солонгосын зах зээл рүү гаргадаг болъё гэд. Тэгээд би солонгостой ер нь бол би жоохон туршлагаж хэвээр юм байна гэд байжсэн чинь Харбин гэд кино орж ирээд Монголд зураг аавна гэд. Тэрэнд нь би локейшн координатор ажиллаад тэгээд ер нь Монгол солонгос маань яг хамтарч ажиллах юм бол яг ямар давуу тал байдгийг манай монголчууд ямар гоё авиастай, ямар ч гоё ирч хүчтэй. Тэгээд нөө солонгост байхгүй юмнууд маань Монголд байд юм байна. Мэдээж манай Монголд байхгүй юм бас солонгост байдаг гэдгийг олоод харчихгүй юу. Ингээд нөгөө ингээд байхгүй гоё нөхөд нэгтгэхэд кино бол гоё юм байна да гэд. Тэгээд би өөрөө буцаж солонгос руу явж ер нь солонгос кинонд ажиллаж ер нь солонгосын талбарыг жоохон судлаа гэд. Тэгээ Queen of Tears гэдэг Netflix-ийн нэг олон ангит кино байдیں۔ Тэрний продюсерийн багт нь орж нэг ажиллаад кино арын албач ингээд солонгост бол ингээд юм байна, мөнгө санхүүгийн ингээд юм байна, тэгдэм байна гэд суралцаж авчаад тэгээд одоо ингээд ер нь бол энэ удаадаг нэг хэд ингээд туршлагаасаа би сая өнгөрсөн жилийн 2-3 сард Choir of God гэдэг нэг солонгосчууд ирж бас Монгол зураг авсан байхгүй. Тэрний координатораар нь ажилласан, локейшн координатор. Тэнд байсан найруулагч маань Хёб гэдэг Ким Хён Хёб гэх найруулагч байдیں۔ Тэр найруулагч маань бүр Монголд дуурлаад Харбиныхан ч гэсэн бүр Монголд дуурласан зэ бүр үнэхээр Монголд хайртай болоод тэгээд тэр найруулагч Монголд бүр ингээ үнэхээр дуурлаад би Монгол кино хийдэг болмоор байна. Би Монгол кино хиймээр ингэсэн байхгүй. Жүжигчт нь хүртэл бүр ингээ ахиж Монголд ирээ гэж бүр дуурлаад тэгэхээр за тэгвэл энэ боломж ашиглаад хэдүүлэн Монгол кино хийл та гэж бодоо байжсэн чинь саяхан тэр найруулагч маань өөрөө гуйж орж ирээд би Монголын ингээд аялангаа ингээ гоё хайр дурлалтай ингээ болдог. Солонгос Монгол ингээ залуус хосоод би биндээ хайртай болдог. Ингээ аялангаа ингээ бэкграундыг ингээ романсийн бэкграунд Монгол ингээ байгаль тэгээ богоон байвал гоё юм байна гэд. Тэнгүүд нөгөө наачистай гоё юм штэ тэгэлдэ хийлдэ гэжсэн чинь хичтэйгээ танилцаад тэгсэн чинь манай бивигч маань би аялал жуулчлалын маркетинг гэсэн кино юм байна гэж орж ирээд тэгэхээр нөгөө тэнд нэг хүн юм хийх гэдэг нь альгийн наашир гэд холбож өгөөд тийм бүр яг цаг нь амар цаанаасаа л байна л та. Найруулагч нь яг солонгос явахын өмнөх өдөр нь би биштэй танилцж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь явахын оройн гялт танилцуулж аваад тэгээд энэ төсөл маань эхэлсэн. Тэгээ ер нь бол манай киноны гол зорилго бол Монголын аялал жуулчлалыг тэгээд нэг яг ингэдэж шүү дээ. Ер нь Монгол олон улсад гарч байгаа манай Монгол кино хвчлэл яг хөдөө соёл гардаг. Яг номад соёл гардаг гоё л доо. Онцлогоор айгүй гоё. Би бол тэргүүрээ бахархдаг. Гэхдээ бас хажуугаар нь нэг юм романс хайр гэдэг чинь өөр айгүй үзэсгэлэнтэй шүү дээ. Байгалыг нь бас хажууд нь үзэсгэлэнтэйгээ тэгээд орчин үеийн манай хотын залуучууд бас яг ямар хуу боловсон байдیں۔ Ямар хуу соёлтой байдیں۔ Тэ ямар хуу имижтэй байдیں гэдгийг бас харуулж чадах гоё боломж юм болов гэд. Тэгээд явжсэн чинь манай энэ кино маань яг солонгост албан ёсоор борлуулаад яг солонгосын зах зээлд албан ёсоор борлуулаад бүх кино театруудаар нэгдэн гэсэн үг байхгүй юу. Бүр яг албан ёсны дистрибьют компанийн гэрээ их боломжтой болоод тэгээд ер нь бол яг Монгол солонгосын хамтарсан кино дундаас яг албан ёсоор солонгосын зах зээлд бүх кино театрууд дээр нэгдсэн кино байдгүй. Тэгээд энэ маань яг анхных нь болж байгаа. Мэдээж хамтарсан кино зөндөө байгаа. Монгол солонгосч зөндөө кино дээр хамтардаг. Тэгээд солонгосын зах зээл дээр яг ингээ 100% орсон кино бол яг манайх анхных нь болж байгаа. Тэгэхээр бас зөндөө юм суралцж байна. Би ч гэсэн их юм сурж байна. Солонгос тал ч гэсэн одоо ингээд Монголд аягүй их орж ирэх гээд байгаа байхгүй юу. Шалтгаан нь бол бас ингээд солонгосын кино театрын зах зээл унаад байгаа. Тэнгүүд нэг бүрийн хэмжээний кино хийхээр фейлдэд байгаа байхгүй юу. Солонгосчин кино төсөө амар өндөр. Тэгэхээр Монголд ингээд үйлдвэр хайгаад байгаа байхгүй юу. Энэ бол кино үйлдвэрлэх газраа л хайгаад ингэсэн. Арай боломж өртөлтөө тий. Тэнгүүд бас тэглээгээ манай Монголын production value унж болохгүй. Тэгэхээр ингээд яг дундаж үнийг олох шаардлагатай болчихно. Манай монголчин гадаадаас кино орж ирж кино, Холливуудын кино гэл муу зан сурцсан ингээд хөөсрүүлээд идэг үнийг нь бүр та нэг аялал жуулчлалын газрууд чинь бүр ингээд 4-5 дахин үржүүлээл мөнгө хилээд идэг. Гэхдээ яг бодит кино төсөл дээр одоо Солонгос Монгол аягүй төстэй байхгүй юу нь бол тэнгүүд Солонгосоос орж ирж байгаа хүмүүсийг Солонгос Монголын зах зээлийг яаж тэнцвүүлээ хин хиндээ үн нэж болох вэ гэдэг арга барилыг бид нар одоо яг энэ кино төслөөсөө сампл гаргаж авч байгаа гэсэн үг нь бол жишийг авч үзэж байгаа. Энэ 7 сарын дундаас эхэлнэ. 7 сарын дундаас кранкийг хийгээд тэгээ нэг сар зураг 95% зураг авалт Монголд хийдэг. Тэгэхээр нэг сар гарантаас сар зураг авалт хийдэг гэдэг. Тэгээд бас бид нар тэгээд бас нэг номадиатаас ярилцж байна. Номадиас айгүй дуртай орж ирж байгаа. Тэгээд соёлын ам манаас бодлогоор айгүй гоё дэмжиж орж ирж байгаа. Ер нь бол айгүй хүмүүс маань бол айгүй баг хамталт гоё ингээд гоё нэгдэж байгаа. Угаасаа зорилон гоё кино юм чинь гээ. Тэгээд гол дүр маань болохоор солонгосын одоо л хэлж болохгүй. Нууцгаа гэхдээ ер нь солонгосын бас нэг од жүжигч
жүжигчин. Тэгээ гол дүрийн жүжигчнэр манай Монгол талаас бол манай драмын театрын мэрэгжлийн жүжигчин орж ирж байгаа. Тэгвэл арай энэ дэр чинь нэг юу байгаа шүү. Дуу хөгжим орхол байлгүй дээ. Тэгэл та нэр бид нар гол дүрээрээ саундтрек дуулах гэдэг байгаа байхгүй юу? Монгол эмэгтэй жүжигчин монголоор дуулаад солонгос иргэдийн солонгосоор монгол солонгос сольж дуулах гэдэг байгаа байхгүй юу саундтрек. Одоо харин одоо нэг хэдүүлээ чи өөр өөртөө өнцгөр ингээд нэгнийхээ ажлыг харж байгаа шээ. Тэнгүүт ингээд би сая ингээд ханагийн хийж байгаа ажлыг харж байгаа байхгүй ингээд үнэхээр их ажил хийцэн ингээд гой харагдаж байгаа байхгүй. Тэнгүүт ингээд нэг зүйл ингээд нэг дутуу байгаа юм шиг харагдаж байна. Тэгэхээр тэр ханагийн ажил биш. Одоо жишээ нь одоо манай зах зээл ч юм уу те. Тэгэхээр гарах зах зээл ч юм уу. Одоо жишээлбэл ингээд кино үйлдвэр гэдэг одоо фильм фикс гэдэг лөө те. Манай төлөв хөгжөөгөө юм байна шүү дээ. Тэгэхээр одоо тэр зах зээл бол одоо манай Монгол улс байгаа гэсэн үг юм байна шүү дээ. Ер нь бол тийм ээ. Тэгэхээр ер нь бол одоо кино комбинат гэдэг зүйлийг энэ ташрамд дурдгаад манай Монголын кино салбарынхан бас байгуулаасаа гэж хүсэж байна. Манайд нэг кино үйлдвэр гэдэг нэг байдаг ч одоо яг яа. Яг уу ийм Тэгэхгүй байгаа. Тэр чинь ярьж болохгүй байна би. Яг би сайн мэдээлэлтэй байгаа юм. Ярьж юм шүү. Гэхдээ зүгээр энэ зүгээр яг нэг амар гүн гүнзгий шүмж бол байхгүй. Ер нь бол шүмж байхгүй шүү дээ яг. Ингэж байна. Манай кино тавилан шийдлээ юу гаргах шийдлээ тавилан барьсан байна. Манай кино урлагийнхан дундаас одоо гадаад сурцаад ирсэн бас ингээд стандартаар онлайн сурцсан бэрсийн авиастай уран бүтээлчид гээд айгүй олон залуу уран бүтээлчид байна. Манай Ахмад уран бүтээлчид маань залуучууд одоо айгүй гоё ингээд бас хүлэн зөвшөөрөөд хамтарч эхэлж байна. Ер нь бол айгүй хөгжөөд байгаа. Яг кино талбар бол. Тэгээд гадаадаас ингээд фиксер ч гэсэн байхгүй бол биш л те байгаа. Гэхдээ фиксер хийхэд зүгээр хүндрэлтэй нөхцөлд нь одоо яг таны хэлдэг шиг нөгөө нэг одоо 0-оос ахуулаад угаасаа манай Монголын талбарч нь байгаль нь сайхан шүү дээ. Тэгэхээр нөгөө хотын зураг, сити зураг хаанч авчих шүү дээ. Тэгэхээр манай Монголын онцлогч нь байгаль шүү дээ. Хөдөө орон нутг руу гарчаар наад цахан 0-ийн асуудлаас эхэлдэг. Ус цахилгаан гэл. Ус цасанд ормоор байдаг. Тийм. Тэгэхээр яалчгүй хичээ хийж байгаа ажил бол яалчгүй манай кино урлагт бол маш том дэм болно. Мэдээж аялал жуулчлалын болж байгаа ч гэсэн кино урлаг хөгжихэд айгүй дэм болох байхгүй. Тэгэхээр одоо яагаад гадаадаас айгүй их зураг авалтууд орж олуулсаас зураг авалтууд орж ирээд идэв. Бидэрт ингээ хүрээнд байна. Тэгээ фиксрүүд нь бол байгаа ч гэсэн бусад одоо таны хэлдгээр өөр мэрэгжлийн хүрээнүүд нь одоо ингээ дэмжиж өгөөд ингээ бас хамт сайжирчвал. Тий, одоо ч айгүй гоо ингээ ухсрагдаад яваад шин холбогдоод. Тэнгүүд одоо би ингээ бодож байгаа хгүй. Би кино продюсер мэдэхгүй шүү дээ. Тэнгүүд ингээд Netflix гэдэг дүр ярьлаа шүү дээ. Тэнгүүд агуу санагдаж байгаа, сонирхолтой санагдаж байгаа хгүй. Одоо ингээд би кино хийвэл яаж Netflix гарах юм бэ? Тэр замналыг нэг яриад өгөөч гэж байгаа хгүй юу? Netflix бол тэр одоо Netflix original байна. Тэгээд хийснийхаа дараа киногоо туризм байдлаар тавьдаг гэд хоёр журмаар л байдیں۔ Тэгээд яг хуу манай монголчууд стандарт яриад гэдэг л киноны стандарт яриад гэдэг. Би ч гэсэн ихлээл аа хийц уран бүтээлийн чанар айгуу сайн байх хэрэгтэй. Мэдээж сайн байх хэрэгтэй. Тэгээд тэрний хажуу paper work гэдэг юм билий. Copyright, хуулийн paperwork-ууд ингээд хуулийн зөв одоо ингээд хуулийн бичиг цааснууд тэгээд ингээд зөвшөөрлийн бичиг цааснууд гэд энийг хийж чаддаг яг 100% бүрдүүлж чаддаг манай кино продюсерд айгу ховор идэм болов гэж утсан. Тэгээд тийм болохоор одоо жишээ нь солонгосын Netflix чинь тусдаа, Америкийн Netflix чинь тусдаа бүгдээр ингээд тусдаа ингээд өөрсдийн гэсэн бас нэг юм юу хин шүүлтүртэй хүмүүс байдаг байхгүй юу. Тэгэхээр яг өө Netflix хүн тандын оруулчий гэдэг юм бол байхгүй. Тэгэхээр бид нар одоо энэ кино ч гэсэн ер нь бол солонгослынхаа продюсертаа бид нар ярилцж байгаа. Бичиг цаасынхны юмнуудыг айл болох дараа нь Netflix өгж болоход асуудалгүй байхаар киногоо ч гэсэн айл болох чанартай хий. Гэхдээ эхлээд кино театруудаараа гаргачээ. Тэрнийхээ дараа second level distributor гэж ярьдаг байхгүй одоо нэг OTT юм уу IPTV дөхийг тэрийг бол тэрний дараа ярилцъя гэд яриад байгаа. Тэгээд бид нар одоохонд ам өгч чадахгүй байгаа байхгүй. Бас л энийг оролдож үзэж чинь энэ киногоороо бүх paperwork-ын зүй ёсны дагуу явж үзээ Netflix төхөөр юм хамт зорж л байгаа. Тийм байгаа. Тэр sorry тайлбар нэмээд хэлчихэд одоо энэ солонгосын дистрибьюшн хийж байгаа одоо энэ мэрэгжлийн компани маань өөрөө Netflix-т маш олон кино одоо оруулсан туршлагатай компани учраас бас бид нар бас гол найдвар байгаа гэж үзэж байгаа. Найдвар нь яг туршлагатай болохоор тэр хүмүүс найдаж байгаа. Эхлээд бүтээлээ хараатъя гэж байгаа байхгүй. Гэхдээ бичиг цаасны өрөөнд бол санаа зовлтгүй өөртөө бүх юмыг нь хийдэг. Би сайжин суралцаал явж байгаа. Дараа Монгол продюсинг компани өөртөө бас тэгдэг болчмоор шүү дээ. Бүх бичиг Netflix гэдэг лангуй маань одоо харин их зарагдмаар байгаа бүтээгдэхүүнүүдэд авдаг гэсэн багхгүй тий. Тэгээс бол амар юм арт илүү тийм quality гэхээс илүү энэ бүтээгдэхүүний лангуун дээр гаргаад тавил хэр зарагдах вэ гэдгээ харж байгаад сонгож авдаг гэсэн. Яа тэр үзэгчээ харж байгаа байхгүй тэр чинь. Тэгээ Монгол гэдэг маань Netflix-т аваад бол байха болчихж байгаа. Нэг хүн ам цөөхөнтэй. Тэгээд манай монголч манай нэг кино театрын бас нэг менежер хам нь ярьсан байсан. Нэг манай Монголын Netflix аккаунтыг харсан чинь нэг хүн аккаунттай нөгөөдөл нь дандаа дагалцсан 3-4 аккаунт их нэг айгуу тий цөөхөн хүн Netflix аккаунттай байт юм билээ. Тэгэхээр Монголыг таргетлж Монгол кино хийхгүй байхгүй. Тэгэхээр бид нар өсөөсөө киногоо хийхдээ монголчуудыг таргетлж биш солонгос ч юм уу, хятад ч юм уу, Америк ч юм уу өөр нэг улсыг яг дэлхий гэж
олон ус гэж ярих том нэг ярих юм билээ тий. Ядаж нэг олон хүн амтай тэгээ Netflix арай жоохон мейн байдаг тий. Тийм усыг таргетлж кино хийх юм бол maybe жоохон chance болчих юм л гэсэн үг л тий. Тийм ээ тий. Ер нь бол бас яхан подкаст сонсож байгаа хүмүүс яг энэ замналыг одоо энэ мэдээлэл бас хэрэгтэй болов гэж бас бодож байна л да. Одоо ингээд надад бол бас аяг сонирхолтой байгаа байхгүй. Одоо чи би нэг Монгол талаас нь те нэг бичиг цаасыг дамжуулдаг нэг компани хийгээд явчмаар юм шиг санагдаж байгаа байхгүй. Netflix-тэй кино продюсер хийгээд явчих юм шиг те. Тэгээ одоо нэг үе бодвол одоо ингээд юу гэдэг дэлхийн олон улсын одоо платформуд орж ирснээрээ монголчуудын одоо тэр нэг гадаа зах зээл рүү гарах тэр нэг юм үе таалга нэг юм чөлөө зах зээл дээр одоо бий болж штэ. Тэнгүүт зөвхөн одоо юу гэдэг одоо дуу хийж байгаа юм бол зөвхөн сонсогчтойгоо хүрээлээг монголчуудын эсвэл Улаанбаатарын төвшөнд бодож уран бүтээл хийх биш. Бүр ингээд яг юм тийм илүү олон улсад би монтажер дараа ачаар энэ нууцаасаа ярихад одоо шиг би нэгээр дуучин байгаа байхгүй юу? Амар авьяастай. Тэгээ би одоо яг нэгээр л би ягаад ер нь энд ажилтдаг шиг ажиллаж болохгүй байгаа юм. 300 сая хүн амтай байгаа байхгүй юу? Тэгээ тэнцээ чинь ингээ 300 сая чи амар асар өөр. Тэгээ дээр нь тийшээгээ ингээд юу гэдэг яг юм алт хаалтгүй нь хамаахгүй одоо ингээ перүүр ч юм одоо энд одоо юу гэдэг надад таарлцсан нэг юм олон улсын потенциалт одоо юу гэдэг одоо тийм хүмүүсүүд таарч штэ ингээ уран бүтээлчд. Тэнгүүд надад илүү тийм нэг юм өөр улс орн руу try хийж үзэх нь ордлого хийж үзэх нь надад юу гэдэг айгуу тийм сонирхолтой байгаа байхгүй. Why not те энд яг ингээд яг энэ чи угаасаа өрсөлдөөний ингээд юу ч ингээд бүр хагцж байгаа байхгүй яг нэг сая хүн дээр чи яг ийм капиталингууд яг сая тэгээ яг сая хүн дотроос яг хідэн яг үнэхээр яг music lovers байх уу те quality-г ялгаж сонсох уу те тэгээ хүлээ авах чинь юу авах вэ ихэнх зүгээр уцаараа л нэг юм ингээд сонсож байгаа байхгүй. Тэгэнгүүт бүр багасаар хагаад яг ингээд судалгаагаар бол нэг юм 300 мянгаад хүн байгаа байхгүй юу яг юм хөгжмийг таашааж хэрэгэлдэг. Тий. Тэгэхээр яг ингээд хомигцаар агаад 300 мянган тэгээд энэ дээр хичнээн дуучин хичнээн уран бүтээлчд яг энэ хамгийн шилдэг нь тий болох гээд алцаад байгаа гэдэг чинь амар яг ингээд гаднах зураглаар харангуут тэнгүүд за та нар өрсөлдөөнөөс гарангуут ингээд урд мурдуур яваал тий ингээд энэ зах зээлээ хайчиж байгаа байхгүй. Тэнгүүтээ яг энэ тэргээр яваал хаана юу вэ? Тэнгүүд Азууд дундаа баг монголчуудын одоо хөгжмийн тестүүд юу гэдэг манай артистууд би юу гэж дүгнэж байгаа гэхээр Азууд дундаа хангалттай Азийн Америкууд шиг болцсон байгаа байхгүй. Одоо хөгжмийнхөө тестийн хувьд хийж чадвар нь ч юм уу. Одоо ингээл шинэ үеийн хүүхдүүд бүр хизээ юм найз хилтэй юм шиг юм англиар сайн ярьж чаддаг нэгдүгээр мэдрэмж нь бас ингээд сонсдог хөгжмөн хүртэл ингээд тэгвэл энэ хүүхдүүдийг дахиад одоо юу гэдэг ингээд энэ 300 мянга руу дахиад ингийн оронд тэгээд тэгээ өөр хэл ус дээр өөр орнд руу таргетлаад одоо юм одоо дээр нэг юм AI international marketing гэдэг юм бас гараад ирсэн. Энийг ийм өгдөлтэй ийм дуучин байна. Ийшээгээ яах гэсэн ингэнгүүт ингээд чи баг ингээ програмчлаад гарч ирж байгаа байхгүй. Ийм платформ байна. Ийм юу байна. Ийшээгээ ингүүл ийм боломжтой. Ийшээ $1 төлөмөл ийм соос руу ингэж бас дамжуулнаа гэдэг бүх юмнууд нь дэсгэнлээ асууж байна. Би бол хувьдаа нэг хэлэхэд яг үнэ хэлэхэд бол одоо нөгөө Зорогийн тэр баагаа болгосон ганц нэг кино. Орчин үеийн кинонд бол би айгүй дургу байхгүй яг Монгол кинонд одоо үзгээр хараа харамсчаад идэх байхгүй зарим. Айгүй too much talkтай хүнд нэг юм мэдрэмж өгөхгүй ингээд яг чанар өсгөөд ах шиг байгаа. Бид тэр сүүлд нөгөө Монгол хэлүү те тийм гоё дроны бичлэг ингээд үтсэн л гоё кино байгаа зүг. Нийтлэг нэг үгүй хүлэн зөвшөөрж байна. Гэхдээ энэ дээр би шалтгааныг нь тайлбарлаад тэгээд бас боломжийг нь тайлбарламаар одоо манай залуу кино уран бүтээлчдээс сонсоод бас ингээ харчаасаа гэж бодоод нэг тийм манай нийгэм өөрөө урлаг гэдэг юм та ер нь урлагийн хүмүүс бол хүлэн шуурах гэж ингээ урлаг гэдэг юм чинь бол ингээ урлагийн хүмүүс чинь нэг зүгээр сууж байхдаа хэрэгтэй хэрэггүй юм бодоод сууж идэг байхгүй би хин бэ нийгэм хин бэ би нийгэмд хаана байна гээл те энэ асуулт тавина гэдэг айгүй чухал эдийн санагддаг. Тэнгүүд яг манай Монгол залуучуудад нийгэм маань өөрөө тийм
одоо орон зайч агаарыг өгдөггүй юм шиг санагдаад идэв. Одоо ингээд Монгол залуучуудтай суугаад яг бүгд тийм гэж байгаа юм биш үү? Ер нь бол ингээд урлагийнхантаа суугаад ингээд юм ярангууд за ингээд хүн чанарын талаар яриа л та тийм үү? Чамд хүн чанар гэж яг тэгвэл за хүн чанарын тухай кино хиймээр байна. За тэгвэл танд хүн чанар гэж юу юм гингүүд наацах нь хүн чанар гэж хүн болгоны орчуулга ондоо шүү дээ. Тийм үстэй тий. Таны хүн чанар ондоо, таны бодолт нь ондоо байхгүй. Гэхдээ эний чинь хүн өөрийн гэсэн хүн чанар гэдэг орчуулгатай тайлбартай тэрэндээ ингээд бат зогсоод тэрийг илэрхийлж чаддаг байж тэр нь уран бүтээлч хүн урлага ингээд одоо найруулгач байсан, зохиолч байсан тий жүжигчин хүн ч байсан тэрийг гаргаж чадах байх гэж би боддог байхгүй. Ер нь кино гэж юу, ер нь урлаг гэж юу ингээл нэр дипрэлэн гэхдээ тэр болгоноос хүн болгоны бодлыг сонсоод би ч гэсэн нэг өөрийн гэсэн бодолтой болж авдаг. Миний ертөнц үсэж идэг. Урлагийн хүн гэдэг өөрийн гэсэн ертөнцтэй байх хэрэгтэй байдаг. Тэгээд тэр нь жоохон дутуу юм да манай Монгол залуу уран бүтээлчдэд жоохон асуулт тавиад өгдөг ахмадууд байгаасаа асуулт айгүй их өөрөөсөө тавьдаг байгаасаа гэж айгүй би өөрөө хувьд үздэг байхгүй. Тэгэх юм бол зөв ингээд найруулагч хүн ч гэсэн найруулагч хүн гэдэг чинь асар том хариуцлага шүү дээ. Дуу хийн гэдэг чинь бас асар том хариуцлага. Нийгэмд бүр ингээд тэр чигээрээ brain wash хийж байгаа контент шүү дээ. Ер нь бол тийм үстэй нүдийг нь чихийг нь ингээд тэр хүмүүс боловсруулж байгаа шүү дээ. Тэгэхэд манай Монгол боловсрал нь өөрөө нэгт залуучуудыг тэр чиглэл рүү чиглүүлэхэд айгүй тутмаг байна. Нэгт кино урлагийн сургууль дотор нь сэтгэл судлалын хичээл байхгүй шүү дээ. Кино гэдэг чинь хүнийг бүтээж байгаа шүү дээ. Нийгмийг бүтээж байгаа шүү. ертөнцийг бүтээж байхад тэнд сэтгэл судлалыг нь заадаг, философийн заадаг хичээл нь байхгүй гэдэг ч юм уу. Жишээ нь тэгэхээр нэгт боловсрал нь байхгүй байгаа тийм. Манай Монгол залуучууд хүсээд байгаа авиасан байгаа боловч тий бүр шатаад байгаа боловч нэгт нийгэм нөр боловсралыг нь бүтээж өгч чадахгүй байна гэдэг зөв миний хувьд. Тий одоо 20 он гарчаад байхад эстрадын дуучин төрсөөр л үнэхэр ч аимшигтай байна. Одоо тэнгууд яг энэ дээр бас нэг ингэж гарч ирээд байгаа харагч за миний хувьд болохоор тий одоо чинь кино одоо ингээд кино урлаг бас ялт байна штэ ингээд одоо ингээд миний өмнө ингээд кино урлагийн хоёр ингээд манай найз сууж байгаа байхгүй жишээлбэл ингээд тэгээ салбарын талаар ингээд өмнө хоёулаа ингээд ялж байгаа ч гэсэн яг одоо энэ ингээд ярилцсангууд нэрий тим байна шаардж байгаа байхгүй. Тэнгүүд сэтгэл зүй буюу одоо жишээлбэл манай урлагийнхан уран артистууд ч бай, кино урлагийнхан ч бай хамаагүй яг тэр бүтээлийн төлөө явдаг хитэн одоо хувтаач байдгийн тий яг тэр бүтээлчний хэр их байдгийн тий сэтгэн эсвэл мөнгөний араас явдаг нь одоо хэр их байдаг ч гэдэг юм уу тий тэр нь надад айгу сонирхолтой санагдчихлаа юм бол. Ингэсэн Харбиныхан манай Харбины одоо кино зургийн найруулагч чинь Оскарын шагналтай Париситийн зураглаач тий зургийн найруулагч нь айгуу мундаг хүн байдаг. Хямбин ирсэн тий Солонгосын амар том элит киночд ирсэн байхгүй. Тэгээ монголчуудтай хам зураг аваа явж байгаа байхгүй. Тэгээд монголчуудтай ажил дуусчаад оройн хоолнд ингээ бүүнөр ингээ хоол идэнгээ бид ингээ сэтгэлээ хаалцж байгаа байхгүй. Тэгсэн чинь киночд юу гэж ингэ солонгос киночд юу гэж ингэсэн чинь би та нарын нүднээс урлагийн галт цогийг хараад бид нар ахаад дөлөө аваад явлаа гэж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр би тэр үед нэг харчаад нэг сайн ойлгоогүйсэн. Тэгсэн чинь би Queen of Tears дээр ажиллаж байхдаа үлсгэлэг юм харж штэ. Үлсгэлэг байхаа мартцсан юм шиг. Бүр ингээд продюсер бүр ингээд киночтой ингээд юм ярахаар ял юм шиг хийгээд идэг. Ингээ ажил юм шиг хийгээд идэг. Би болохоор нэг Монгол киночтой ингээ бүр амар ингээ шатаад хийгээд сурцсан. Хэвээ кино уран бүтээлтэй бид нар өөртөө ингээ нэг хүссэн зовлон байдаг аахгүй юу? Сэтгэлээр шүү дээ. Тэнгүүд кино солонгос киноч нь болохоор бараг цалингаа авч байгаа болохоор хийж байгаа юм шиг л бүр ингээ тамлуулаад, зовоол тэгэл нэг оройн ингээ жоохон юм ярьж байгаа бүр ингээ дээд даргуудаа муулаад бүр ингээл хэдэ би бүр ингээ гайхаад би талбай дээр бүр амар аз жаргалтай талбай дээр гүйж байгаа би амар аз жаргалтай чи надад гоё ингэв чи ядрахгүй нүгмүүд тийм амар аз жаргалтай зовлон байна надад бол гэдэнгүүд намаа ингээ галзуу юм шиг хараад байдаг. Тэгэнгүүт нь би тэр үед яагаад Харбиныхан ч тэр одоо Choir of God-ын кино солонгос киночд яагаад монголчуудтай хамтрахыг хүсэж байгаа юм гэхээр манай Монголын кино уран бүтээлчид залуу уран бүтээлчид бүгдээрээ галтай. Одоо хүртэл тэрний шатаад байгаа нэг урлагийн төлөө шатаад байгаа тэр юм байгаад идэг байхгүй юу? Солонгосчууд нь унтраад эхэлсэн. Ингээд унтарсан хүмүүс чинь монголчуудтай ажиллангуудаа дөлөө аваад явлаа гэж байгаа шүү дээ. Монголын галаас амар гоё байхгүй юу тэр би бүр тэр бүр амар бахархаж ирсэн бүр. Тэгээ ийм хөөрхөн сэтгэлээр ажиллаад байхад чинь дандаа ингээд гадныхан ирээд манай ханаг ингээд ажиллаад туслалчаад яваад хаа надад амар шудраг биш санагдаад Монголынхаа тухай Монголын аялал жуулчлалын хөгжлөлийг одоо тий прогон цугаад гомн идээд явсныгаа Монголыг үзсэн гэж яриха болно жуулчтай манай монголчууд нэг ийм өөр ондоошилтай өөр одоо концепттэй та мөнгөө төлж чадах юм бол ийм гоё лакшри үйлчилгээнүүд байдаг тий энийг бол аялал гихгүй та нарыг бол одоо хүлээж авмааргүй байна бид нар бол тусгай чиглэлийн аялал жуулчлал spiritual tourism за эсвэл одоо загасчлалч гэдэг юм уу тий ийм тусгай чиглэлийн аялал жуулчлалыг одоо зорж манай Монгол улсад ирээч гэдэг мессежийг өгөхийн тулд кино хийх одоо хүсэлтэд явж байгаад одоо ханаагийнхаа энэ одоо түүхүүдийг сонсохоор чи тэгвэл одоо яг Монголынхаа тухай кино хийж хүсэл зориг байна уу гингүүд
ийм сайхан одоо vibe нээсэн байх нь тий. Бөөн их орон сэтгэлээр одоо энэ киноны төсөл анх бадамлсан байдгийм тий. Гой түүхээр эхэлсэн байна. За төгөөг маань ойрд ямар хөө уран бүтээл дээр ажиллаад байна ер нь цомог бөмбөгнийхний ажлууд юу бол? Тэгэд сүүлийн үед анзаараад тахт бас ингээ нэг юм одоо Узбек, Кыргыздрээс хүртэл ингээл юм дуу хөгжмөөрөө дамжуулаад өөрөөс одоо ингээл нэг хамтлаг ингээл хайлт инстаграмаар орж ирэл хүн болгон тэрийг сонирхол ширэл байгаа харж байхаар тэр юу н заавал юм соёлын ондоошил биш ингээд юу гэдэг ингээл онцлог болохгүй ялгах гэдэг ахын биш зүгээр бид нар зүгээр Монгол гэдгээрээ л өөрсдөө ялгах юм байна л гэж ойлгох. Тэгээд юм этник тийм бас давхар өөрийн гэсэн нэг юм уур амьсгалаа бүрдүүлсэн нэг юм бас буддист нэг юм цомог хийсэн. Тэгээд энэ 100 аль жуулчлал гарахын өмнө наадмын өмнө ч юм уу цацах төлөвлөгөөтэй. Сонир сайхан гэж асуусан болохоор яасан шүү. Багаар оролцох юм байна. Тэгээд ер нь бол тэгээд нөгөө нэг юу гэдэг ингээд хөдөө гадаа явахд ч бай ингээд юу гэдэг Монгол орноор аялахад бай тэр нэг юм тэрэн дээр нэг гоё нэг юм хоолнд нэг амтлагчгүй бол нэг онцгой тэгш нэг хөгжимгүй ингээд амар хол тэ олон цагаар машин явнах тэ тэгс ингээд тэр гоо үзэсгэлэнг хараад байгаа хэрнээ нэг яг хөгжим нэмээд ороод ирэхээр яг ингээд нийлээд нэг юм кидлип мэлип шиг болчихсон шүү дээ. Нэг өөрөө нэг киноны хэсэгт яваад байгаа юм шиг тэ. Тэгэхээр энэ өөрөө аялал жуулчлалд энэ урдлаг уран сайхны өөрөө бас юм оролцоо өөрөө аяга өндөр юм байна гэж ойлгосон. Тэгээд тийм ингээд Go Mongolia хүртэл юм ирээдүйд бас ингээм юу гэдэг ингээл Монгол болж байгаа янз янзын арга хэмжээ сонин содон ивентүүд ч юм уу тиймэрхүү юм бол юу гэдэг ялангуяа юм зүүн өмнөд Азаар явхад ингээд нэг юм өөрсдийн нэг юм соёлын онцлог шингэсэн тийм шоу парти эсвэл юм янз бүрийн арга хэмжээнд аявих болдог. Тэгээд одоо манад одоо яг тийм юмуд аявих хэрэгтэй байгаа юм байна л гэж харсан. Хүн нэг юм барууных одоо юм дуурайсан биш яг юм өөрсдөө онцлогоо харуулсан тийм тийм фестивал ч юм уу те шоу арга хэмжээ ч юм уу. Одоо төгөө маань одоо жишээ нь одоо сүүлд гарч байгаа цомог нь ер нь залуучууд буюу сонсогч нарт чи яг юу өгөхийг хүсэж байгаа ер нь бол тэр талаас нь яаж явах яадаг гэж. Тэрүүл юу ойлгуулах гэсэн тийм ээ яг ямар зүг рүү хандуулах юм юуг нэгээд ухааруулах гэсэн. Одоо тэрэн дээр жишээлбэл нэг дууны үг жишээ аваад тэрвэл одоо тэг юуг дээдлэн шүтэж хүндэлж хайрлаж ирсэн билээ дээ. Юуг дээдлж шүтэж ирсэн хүний удан билээ дээ. Өвөг дээдсээ мэдэхгүй бол ой төрсөн лугаа гинэ. Өөрийн сүнсээ хайрлахгүй бол заяа хаян одно гинэ. Дээрээс хараад байна гинэ. Дэрвэд цухтаад байна гинэ. Дэмжиж тэтгээд байна гинэ. Дэмий холоос хайна гинэ гэд. Ерөөсөө энийг л одоо мэдрүүлэх гэдэг нэгсэн үг шүү дээ. Өвөг дээдс. Энэ одоо юу н Монгол цомгоор би яг юу нийтэд ингээд эм тархины хэлбэртэй юм шиг ингээд эм Монгол бичгээр бичсэн Баян Монгол гэсэн байгаа. Тэр нь болохоор ингээд юу гэдэг ингээд манайхан ч бүгдээрээ л баян болох гэж ингэж бидний өөрсдөө угаасаа баян гэдгийг мэдэх хэрэгтэй байхгүй яа. Тэгэхээр одоо өвлөгдөж ирсэн өв соёл энэ бидний тархинд болон бидний энэ юу гэдэг энэ оюун ухаан сэтгэл зүрх нь өөрөө баян байвал бид нар өөрөө баян юм аа. Тэгээд мөнгөтэй өрнө сэтгэлээрээ ядуу хүмүүс зөндөө байна. Ийм байвал ядуу юм байна. Бидний оюун санаа юу гэдэг энэ баялаг энэ түүх монголчин өөрөө айгүй их юм баян ор юм байна. Одоо баян байгаланд баян байгаа болохоор тэр танаад очиж хийгээд шүү дээ. Харин бид нар ингээд нэг юмтай айлын хөвчүүчийг сууж ямаар байна. Тэгээд тэгээ ерөнхийдөө тэр цомгоор бол тийм. Тэгээд дээр нь олон жил яг нэг түрүүн танилцуулгад дээр бол ингээл мэдж байгаа гэдэг бол яг ясам дээр наваа хараа хийж танихгүй. Азар нэг сүүлийн үед ганц нэг хүмүүс та тэр үгээд дийлээ. Тий. Айгуу. Айгуу. Айгуу нэг дуучт миний юу гэдэг ганаа гарч ирсэн ч юм уу хамтарч ирсэн дуучтыг их танина. Нэг уран бүтээлийг танина. Намайг танихгүй. Одоо эн чинь найруулагч нарт их тохиолддог шүү дээ тий. Ах уу оош ооч та гэдэг чинь нөгөө ах нь бас ах нь тэр киног чи та тэр байсан уучлаарай гэдэг шүү дээ. Нөгөө ард нь байдаг байсан байж байгаад юу гэдэг давхар бас нэг юм өөрийгөө таниулах хүсэл нь юунаас үүдэлтэй аваа гэхээр нөгөө нэг өөрийгөө би таниулах юм бол би давхар нөгөө нэг юм залуучуудаа ялангуяа нэг юм ойрхон байдаг хүнүүд бас нэг юм залуучууд бас нэг юм өөр тийшээгээ нэг юм өөр юм байдаг шүү гэж ярьж идэх хүн байхгүй болохоор ингээ одоо нэг юм бүгдээрээ л нэг юм
би чамаас илүү л гэсэн нэг юм сэдвэр орох гээд байгаа байхгүй энэ юу гэдэг залуу үе одоо энэ ялангуяа шинэ залуу хүмүүс урлаг Би илүү юм үтсэн. Би чамаас илүү ерөөсөө. өөрийгөө хэн хэрхэн сайн магтах вэ гэдэг тэмцээн зарласан юм шиг болцсон. Тэгээд тэр дундаас тэр дайгүй үеийн хүүхдүүд сонсоод тэгээд яг юу аваад цааш нь үлдээх гээд байгаа юм гэдэг. Тэр энэ дээр жоохон угаасаа ингээд хүсүүгүй яг ингээм олон жил дуу хөгжим энэ нэг юм яалчгүй гэхдээ энэ дуу хөгжим өөрөө амар хүчтэй нөлөөлөд байгааг өөрөө анзаарчаад би нөө ардуур нэгээд та нар өөрсдөө мэдээ тэгээ би дотор нь ингээ юу болоод анзаарч байгаа. Яалчгүй энэ бас нэг юм хит одоо юу гэдэг нөө барууны хэв маягийг дуурайх одоо тэдний сонсоод байгаа дууг нь сонсохоор тэгээ би бол тэрэн шиг юм би энэ шиг юм гэж дуулаад байгаа байхгүй одоо нөгөө Америк нөхрөнч тэр тэгээ Монгол нөө дүүнэр харахаар би тэрэн шиг ингэдэг ингэ супермен шиг нээсэн юм шиг тэгээ нөгөө флаш шиг хурдан мурдан гэдэг үгүй чи зүгээр хүн шиг биш өөр шигөө байж болохгүй юм аа тэгээ зүгээр өөрөөрөө байцлал нь ямар гоё вэ гэдэг ч юм уу одоо нэг юм өдөрлөх ч юм уу Энэ бол ингээд яг удаан хугацаанд чих юм бас залуучуудад бас тарих сэтгэл нөлөөлөд байгаа байхгүй. Тэгээ ингээд миний зүгээс хөндлөө харангуй зүйл бас нэлийн юм ярихад одоо соёлын бодлого бол жишээ оролцолт болчих жоох байхгүй манай түрүү засгийн соёлын бодлого. Тийм энэ өөрөө тэгээд айгуу тийм цаагаараа ингээд хүүхдүүд нөлөөлөд тэгээд дээр нэгэл нэг юм одоо би өөрийнхөө үе дээр жишээ авахад хинэн амар юм хин рүүгээ муухай харж чаддаг амар кул болцсон. Тэ нэг хэсэг баахан халдсан ингээд юм шота цанц баамлаг годомжинд ингээд юм хүн дээрэмтгэж байгаа юм шиг байвал тэрийг амар юм хипхоп гэж ойлгоцсон байсан байхгүй юу. Одоо тий. Гэхдээ хин ингээд нэг юм шоронгоос гараад ирсэн юм шиг тэ нэг юм харагдах нь өөрөө тэрийг хипхоп гэж ойлгоцсон байсан. Тэгээд манай үе хипхопчлал ихэнх нь тийм байсан. Тэнгүүд тэрний чинь дараагийн үе нь ингээд явж байгаа байхгүй юу. Тэгээд тэрний улмаас ингээд амар олон тэр нөө нэг юу гэдэг нөө нэг юм гэмт хэргийн шинжтэй дээр нь одоо юу гэдэг одоо тэр тэглэв яг нөгөө залуучууд нөлөөлж байгаа нөлөөлөл тийм гэсэн үг шүү дээ. Тэгэхээр угаасаа ингээл нөгөө соёлын бодлогууд ийшээ бас орох ёстой юм гэж би өнцгөр харж байна л да тийм. Тэр хин тодорхойлоод байгаа. За одоо хэдүүлээ эгийнхаа талаар яриа тийм. За эгийн маань сонир сайхан юу байна? Ямар юу нэг эгийн косметикс маань ер нь одоо хаана шүүл гарсан шинэ бүтээгдэхүүн юу байна тийм. Яг эдний кино руу дахиад орох гээд гэлөө мейкап гэдэг зүйл маань бас ялцчихгүй нөгөө нэг кино урлагтай, ер нь энэ соёл урлагтай ингээд бүр одоо та хэдийн маань ихнэр те найз хүн байдаг бол тэр хүмүүс маань ч гэсэн мейкап гэдэг зүйлийг одоо ер нь тодорхой хэмжээнд хийдэг ч гэдэм те. Монгол улсад хөгжөөд бас нэг эрчимтэйгээр хөгжөөд нэг 12 жилийн үрийг ер нь бол үзэж байгаа. Тэгээд би бас энэ хоёрынхоо кинон дээр ер нь бол ерөнхий мейкапыг хариуцаад ажиллана гэсэн одоо амдгай тангараг өргөцсөн ер нь бол байж байгаа. Тэгээд би бас Солонгос улсад сурж исэн. Зүгээр пансум хүнжан ингээд тайзны хувиргаалт, тайз дэлгэцийн хувиргаалт гэдэг. Тэгээ хурж ирээд Монголд бас анх удаа нөгөө нэг Монгол кинонуудад явж исэн аахгүй юу. Тэгээд одоо тэр нөө кино үйлдвэр дотор ямар бүт үзсэгдээд яаж тийм ингээд олон ангид кинонууд нэг ангид кинонууд гэдэг ингээд хэсэг явж исэн. Гэхдээ кинонд явж байгаа хугацаанд бол бид нар хизээч угаасаа нөгөө мөнгөний төлөө одоо нөгөө нэг ерөөсөө ажилтгүй юм билээ. Одоо бид нар өөрсдөө хувийн одоо нүүр будалтын институттэй тэндээсээ сургалтаараа юугаараа үйлчлэгээр мөнгө олчдөг. Тэнгүүдээ кинонд болохоор одоо туршлага судлаа тий. Дээрэс нь одоо кинонд ингээд үнэхээр хүсэлтэй байгаад байна. Тэг үнэхээр энэ гой хүмүүстэй ингэж ажиллаж үзье. Дээрэс нь ингээд гоё одоо ийм бүтээл одоо тий хэдэн жилийн дараа ингээл кино яваал юу дууссан чинь доор нүүр хувиргагч нь тэр гэл ингээл нэр гараал бүтээл үлдэн гэдэг маань бидэрт амар чухал байсан учраас бас кинонд анх явж эхэлчихсэн. Тэгээ нэг 5 жил орчим кинонд явлаа да. Тэгээд маш завгүй шалтгаанаас кино ертөнцийн салбарыг ер нь алдарсан. Тэгээд яг нь нүүр бодолт гэдэг урлагийн хувьд болохоор ингээл яг эмэгтэй хүний гоо сайхан сүүл рүүгээ одоо дэлхийн дийлэнх улсууд руу эрэхтэй хүмүүс маань хүртэл одоо мейкап гэдэг зүйлийг 2 сараас хойш нөгөө барилгалуу гарцсан. Тэгээд хэлээгүй шүү. Гэхдээ ер нь бол хэдүүлээ өнөөдрийн нэвтрүүлгийг яах гэсэн цаг зав байсан бол би залуучуудыгаа бас ингээ мейкап хийгээд өгөх байлаа. Яг нүүр бодолтын урлаг бас л бүх зүйлтэй холбогдчиход байгаа юм. Тэгээд нүүр бодолтын урлагаараа дамжуулаад бид нар бас ингээд эмэгтэй хүн ялангуяа өөртөө итгэх итгэлтэй
одоо нийгмийн харилцаанд ч гэсэн өөртөө өөр маш ихтгэлтэйгээр оролцсноор ер нь түүнээс гарах одоо амжилтуудыг ер нь бол ингээ бас бүрдүүлж өгч идэг бас нэг тийм том урлаг үнэхээр урлаг төвшөнд хөгжиж байгаа. Тэгээд манай залуучуудаас бид нар Монгол улс одоо нэг мод монголоор дуустдаг мустаг гэл ер нь бол Монгол гингүүт нэг хэсэг үе ингээл дандаа л бид нар өөрсдөө нэг доош нь хийдэг юм уу тийм гоцрогдсон юм яриад байдаг гэсэн бол одоо бид нар яг үннийг хэлэхэд үнэхээр чадаж эхэлж байна. Үнэхээр дэлхийд бид нар одоо бас тэргүүлж чадах уу, дэлхийг байлдан дагуулж чадах уу. Одоо жишээлбэл өмнө нь бол одоо 3 сая хүнд одоо манай мэрэгжилч гэдэг юм. Одоо бас түрүүний хэлсэнчлэн хахчаад байгаа байхгүй одоо тий. Бид нар 12 жилийн өмнөөс эхлээл мэрэгжлийн мейкап артистуудыг бэлддэг сургалт явуулдаг байсан тий. Өөрийгөө зөв бодох сургалтуудыг явуулдаг гэсэн. Тэр хүмүүс маань одоо мэрэгжлийн хүмүүс болоод одоо Монгол улсад яг үнийг хэлэхэд 3 сая хүн дотор бол бидний мейкап артистууд бол зүгээр ингээд. Тэнгүүт энд бид нар болохоор яг нөгөө чадвараараа өөрсдийнхөө одоо тий үн цэнээрээ ингээд ялгараад явж байгаа. Тэнгүүт одоо дэлхийд одоо сая educator хийгээд байна гэж юм тий Турк, Тайван, гэл Хятад, Итали гэл ингээл улсуудад очиж нөгөө нэг нүүр бодолтын урлагаар одоо Монгол хүмүүс жишээлбэл ингээл educator хийж болж ш тий. Интернэшнл одоо миний саяны явсан дөнгөж сая 3 сард Итали яваад ирсэн ажил болохоор би бас одоо дэлхийн холбооныхоо тэр юунд яг international educator гэдгээрээ одоо ер нь бол creative makeup, хормын makeup гэдэг төрөлд одоо ерөнхийдөө бол энэ жилийн чиг хандлага ийм байя тий. Энэ жилийн дэлхийн аваргын тэмцээнд хэдүүлээ энэ дэлхийг одоо тий харъя тий илүү натуралах юм яах ингээд энэ болгоныг ерөнхийдөө бол үзүүлэх сургалт хийчээд ирсэн. Тэгээд тэгэнгүүт Монгол хүмүүс тас ингээд мэдрэмж нь, авьяас нь, чадвар нь тий ингээд чадал нь байгаад байна. Тэгээд Монгол гэдэг нэрийг угаасаа хаач бид нар ингэж юм бахархалтайгаар тий айгуу гоё одоо дуурсгах хүсэлтэй байдаг шүү дээ. Тэгээ ганцхан одоо би ингээд яваал мейкапаа л ингээд амуу гэхээр бас үгүй байгаа. Тэр хүмүүс чинь одоо бидрийг харснараа Монгол гэдэг нэрийг сонсснороо Монгол улсад очиж үзэх хүсэлтэй байна гэд тэ Монголд очил тоо гэд. Тэгээсгүй бол хамтын харилцаа ийм ажиллагаануудаа өргөжүүлснээр ер нь бол гадны хүмүүсийг бас Монголдоо одоо тэ авчрах. За дээрэс нь бидний бас нэг хүсэл бол энэ дэлхийн аваргын тэмцээнийг одоо Монгол улсад зохион байгуулах одоо маш том хүсэл байгаа байхгүй. Тэгэнгүүт энийгээ дамжуулаад тэр одоо 50 гаруй улсын 2-3 мянган хүн Монгол улсад ингээл дэлхийн аваргын тэмцээнийг одоо дагаад ингээ хүрээд ирэхэд бидний одоо нөгөө аялал жуулчлал одоо энэ тэр тэгэхээр нөгөө ор хоногийн хомсдол бий болно. Тэгэхээр төр байж байгаарай. Жохоо буудлынхаа тоог нэмээе. Ер нь бол тиймэрхүү том хүсэлтэй зорилготой байна. За тэгээ косметиксийн хувьд ярьчих нөгөө газар баримаар яа. Тэгээд дэлличлээ би бас. Тэгээд косметиксийн хувьд бас яг ингэж л ботсон нөгөө нэг ялгаагүй бид нар дандаа л гаднаас бүх бүтээгдэхүүнүүдийг импорт болж авчирдаг. Яг Монгол улсаа одоо тийм Монгол улсын нэрийг гаргасан ч гэдэг юм. Эсвэл бол яг миний мэрэгжлийн хүрээнд одоо би мейкап сураал ингэж хахад яг надад ийм хэрэгтэй багснууд одоо нэг бол амар хямдхан хогийн ч гэдэг юм уу те нэг бол маш үнэтэй бидний сарын мөнгөөрөө цалингаараа авч дэлэхгүй хэмжээнийг ингээд тухайн үед ер нь бол бид нар сургалт явуулдаг байсан болохоор ингээд ер нь бол хүмүүсээс ийм одоо шаардлага биш юу лээ эрэлт үүсэж эхэлсэн. Тэрэн дээр үгүй яагаад би заавал энэ хүмүүс ингэж амар үнэтэй ч гэдэг юм уу эсвэл бол энэ ямар одоо өс мөсийн мэдхгүй юм багс хэрглэжсэнээс яагаад яг мэрэгжлийн хүний гаргаж байгаа энэ бүтээгдэхүүнүүдийг хэрглэж болохгүй вэ гэдэг үндсэн дээрээс ер нь бол яг өөрийнхөө косметикс брендийг үйлдвэрлээд одоо 8 жил болж байгаа. Тэг яг багс хэрэгслийн тухайд болохоор хятад улсад үйлдвэрлүүлдэг. Гэхдээ мэдээж тэр технологи хэлбэр үс одоо ямар байх хэвтэй гэдгийг би өөрөө ер нь бол энэ 10 хэдэн жилийн туршлага дээр ер нь гаргаад явдаг гэсэн үг. Тэгээд нүүр бодолтын бүтээгдэхүүн бол скин кэрийн бүтээгдэхүүнээ би Солонгос улсад үйлдвэрлүүлээд Монгол улсад зардаг. Хүн болгоны ингээ хүслийг сонсоод ирэнгүүт эдгэрт ийм хэрэгтэй байгаа юм байна гэдэг үндсэн дээрээс ер нь бол косметикс брэндээ үйлдвэрлэлээ гаргасан. Түрүү би яриадсан дэстэй ямар буянтай бүтээгч үнэхээр уул галтсан шүү би. Яг тэр ингээ юуан ирээнд байхад би асуудал гарч ирсэн байхгүй. Тэгээд болж байгаа тэр үдээс суулгаад авч ирсэн. Бид нар нөгөө Монголын барилгын салбарт нэг юм өөрчлөлт хийх, инновац хийх гэдэг, дисраптив хийх гэдэг зэт байгаа. Тэгээд нөгөө хайпэсэнтли энэ эдийг нухаж хийж чадсан учраас credibility гэдэг юм үүсдэг юм байна. Тэр нь одоо зах зээл хамтрагч нар хөрөнгө оруулагч нар тийм итгэл үүсгдэг.
Бид нар өөрсдөө бас юм баг хамт олон дотроо их мэтгэлтэй болчтой байна. За бид нар энэ байтугай тий гадныхны технологийн том компаниудтай хамтарч чадсан юм чадсан шүү дээ. За тийш орох болсон шалтгаан гингүүт нөгөө бид нар жоохон сайхан амьдарч чадахгүй л байгаа юм л да. Тэрний юу вэ гэхээр нөгөө манай ажилчид дээр бид өглөө стресстэй ирж байна, орой стресстэй ирж байна. Амар болохоор сургууль хайгаа бөөм хорилон болж, сургалтын төлбөрөөгөө хорилон болж, хүүхдээ сургууль төгөх гэж хорилонтой. Тэгээ эн чинь манай ажилд нөлөөлөд байгаа. Тэглгүй. Тэгээ бид нэр одоо ард түмнэр засаг төртөөгөө нь хотж ирэн будаа олчлоо, утаа бүглэрээ төлөвлөмж ширцэн. Тэгээд арай нэг юм шийдчихье гэж бодоод зориглоод ингэ яваад байгаа. Төсөл маань нэлээд тийм гоё явж байгаа, тэрэндээ happy байгаа. Догтлсон юм гоё юм дээр ингэ явж байгаа. Яг го боломж проблем байгаа газар боломж байдаг гэж одоо үздэг. Бид нэр чинь хайп сэндлийн кейс бол яг бусдтай адилхан банктай адилхан хаан банктай адилхан юм ийгээ бид нар яагаад амжилт нөрөхгүй. Тэр бусдыг хийгээгүй одоо энэ хайпын нэг хятад ажилтдаг гэдэг шиг тийм юм хийгээгүй болон бусдад хэрэгцээтэй байгаа юмыг шийдэж чадвал тэр өөрөө одоо инновац болно. Инновацлог тэр зүйл чинь өөрөө одоо good business сайн ажил болдог гэж үзэж байгаа. Тэгээд Монголын хорилон гэх юм бол энэ бүглэрлийн хорилон байна. Орон сууцны хорилон байна. Утааны хорилон байна. Сургуулийн хорилон байна гэдэг. Тэгээ бид нар тэр Ярмгийн степер аныг хажууд очиж одоо Neo City гэдэг нэртэй Орон сууцны төслөө тийм. Амбиц бол одоо тэр хавийг нэг шинэ үеийн макро дистрикт тодорхойлох юм зорилготой. Тэгээ тэнд ийм залуучуудын шинэ амьдралын хэм маягийг бий болох юм өрөөдөлтөй ингэ явж байгаа. Тэгээ манай төсөл бид нар чинь сая 3 дахад 2 хоногийн өмнө танилцуулга хийгээд өнөөдөр 3 хоног дээр эхний блокийн борлуулалтыг хийж байгаа шоурум дээр. Тэр нь дуусчээ. Тэгээд бид нар дөнгөж суурай тавьж байгаад ингэж борлуулалт нь дуусч байгаа. Метр квадрат нь хэд вэ? Оо тэгж. Борлуулалтын нөхцөл нь ямар вэ? Өчигдөрхөн тэндээс ирсэн. Тийш очиж утсан. Агаар магаар гэхдээ тэнд үнэхээр бас ондоо ид юм билээ шүү. Ер нь ингээд тусдаа хот байгууллага гараа авчиж байгаа гэж ойлгож болох ба. Тэгээ өөрт бас гарч байгаа гэж ойлгох ба. Бид нар Шинэ Монгол 3 дахь сургуулийг барьж байгаа. Бид нар нийт сургуулийн тэр чинь баг 30 тэрбум төгрөгөөр баригдах том сургуулийн 3.2-ыг манай гаргаад зөрүүлээ сургууль нь хотгоноосоо зөвхөн орчин суугчдаас 70% эсэлтэй аавна гэдэг. Тэгэхээр нөгөө хүүхдийг өглөө цаг бүлэгт шаардлагагүй. Тэр айгуу зүгх барих. Тэр намбардаал гаргах сургуулгаагүй байсан. Тэгээд маш том нөгөө бидний бага бахтаа нөгөө байрны найзууд, хотгон хорооллын найзууд гэж байдаг байсан шиг. Тэр буцаас ирэх юм байна. Буцаас иргэн. Одоо манай хам бизнес хийж байгаа найзууд их ч одоо надтай Шинэ Монгол төгссөн манай 19 дэх хорооллын байна найзууд. Хагасаа мөсөг найзалтай. Би энэнд орол ноцтолтой тэгэл байж идэг гэсэн. Тэр сэрэг нь бид нар их тийм happy байгаа. Хүмүүс бас эсэгч бас их happy байгаа. Зөрүүлээд тэрүүгээр дамжуулаад бид нар хотхон дотроо соёлтой амьдардаг community бий болгоё гэж боддог. Одоо гадны талын шинэ тренд юу вэ гэхээр хотхон одоо ухаалаг байх, одоо зөв төлөвлөлт дизайнтай ногоон бахаас гадна тийм нэг юм livable community гэдэг нэг том концепт гарч ирсэн. Тэр нь хүн хотхондоо зөвхөн өглөө гараад орой ирдэг. Амархаас гадна тэнд нөгөө насны хүмүүс нэгдэж нийлэх болцоотой клуб хаус гэх юм ахмадын клубүүд болон уулын алхалтын хайкинг тэ одоо айлын охтууд эхнэрүүдийн цэцэг тавьдаг клуб ч гэдэг юм. Тэнд бол бүх төрлийн community байх гэсэн концепт яваад байгаа. Тэгээ бид нар ч уг наах Орос улс ирчих гэсэн чинь сургууль авах шаардлагатай. Одоо сургууль авах гэсэн чинь хажууд нь одоо бас сайн хөл мөргийн талбай. Тэгээд манай тэр авчи өөр их гой бүс нутаг. Биднээс одоо эрчим хүчний салбарлуучаас одоо орохоос аргагүй байдалд орж байгаа. Тэгээд одоо Сансны талбайг чинь сэргээгт эрчим хүчээр өөрөө бие даасан станцаар байгуулж байгаа доо. Тэр яг бид нар нөгөө хаан бүс нутгийг бид нар valuable болгохын тулд одоо өөрсдөө өрөнгөөр бид нар сургууль ярьж байна. Одоо нөгөө дээр үн Japan Town-ы дөрөвг нэ зам төрүүлж ирсэн шиг бид нар 1.3 км замыг одоо 4 сарын 20-нд эхлээд нэг үлгэр жишээ зам гэж нэг ийм байж болдго юм аа.
Одоо барьж дуусаад одоо ч өөрөө л орох бах те энэ чинь. Орно шүү дээ амьдрын шүү дээ. Одоо өөрөө барьж дуусангууд нөгөө сөхөх гэж орж ирээд нөгөө барилгын барьсан хүмүүс нь гараа авчдаг юм байл шүү дээ. Нэг одоо тэр арай өөрөөр тийхгүй гэж үзээд байгаа. сөхөн гэж өөр гадны өөртөө авч явна гэж болох. Тийм сөөхдөр нь орсон суугчдыг хяналтын байдлаар оруулж ирээд бид нар өөрсдөө тэр property management-ийг авч явж. Тэгээд энэ чинь нөгөө одоо нэгдсэн эрх гэдэг юм үүсэх хэрэгтэй байхгүй. Одоо жишээлбэл бид нар хамгийн энгийн нь одоо орсон суугч би байр худалдаж авчлаа гэж гадна талд нь ингээд ийм төрийн далбаа малбаа тавиад хас тэмдэг өндө тавиад ажиллахгүй. Зүгээр байгаарай. Тэр анханаас нь гэрээгээд ягаад тэр чинь орсон суугчдын эрх ашигын тухай асуудал. Ярьж та гадна талтаа ингээд цонхмохоо өөрчлөөд ажиллахгүй гэдэг. Нэг жоох одоо анханаас нь бид нэр шинэ соёлтой залуучууд залуу гэрүүлээд орж байгаа учраас тэрийг тийм одоо гэрээгээр тохироо хийчих юм бол болно гэж үзээд байгаа. Одоо хамгийн тэрийг тохируулж байгаа чинь Америк бол одоо юу гэдэг бид 6 ингээд нэг хавцтай байлаа гэхээ найзууд тусдаа хаус мосоо гараж маш сунгаад ажиллахгүй бид тав зөвшөөрөл зүгээр байгаа тийм байхгүй. Сайн хөршийн холбоо. Сингапур бол ээж нэг бүр гоё юм байгаа шүү дээ. Одоо миний цонх одоо ийш харсан цонх байлаа гэж байна. Энэний цаат тал танаа цонх байлаа гэж байна. Би гэр дотроо хөшиггүй үед Mac-тэй ажиллахгүй. Ямар хэцүү. Тийм байна. Цааталт ингээд уул ус мод харагдаж байгаа тохиолдолд чи гэр дотроо арай шалтан нүцгээ явуучих. Асуудалгүй тийм. Нөгөө талаас нэг абьюз гэж үзэх гэдэг шүү дээ тий. Тийм шүү. Тэр чинь нөгөө чи байшин худалдаж авсан байж болно тий. Тэгэхээр наа чи нийтийн эрх ашигын асуудал соёлтой байх хэрэгтэй гэдгийг нь одоо их гаргаж ирдэг. Манад бол одоо энэ бол бараг 0 шихуй гэдэг нэг тийм ба байдаггүй учраас нөгөө property гэдэг үнийн зэн. Одоо нөгөө соёл чирэх гэл социализм байсан шүү дээ. Тэр маань бас бусаас хэрэг гэж байгаа юм байна. Тэрийг бид нар технологийн компани учраас бид нар энэ смарт технологиг гэж хайп энэ дээр айгүй бол хөгжүүлэлтийг хийж байгаа. Тэгээд нөгөө хүн сайн орчин суугч иргэн байлаа гэд манайх ч нөгөө шагнал авахгүй муу байлаа гэд торгуул авахгүй чинь биднийг ийм орк байдалд оруулаад. Тэгэхээр бид нар ч одоо хамгийн энгийн тэгэхээр эрчим хүчний хаагдагч бид нар гингүүт нөгөө дулааны тоолгоорыг индивидуал айл олон тавиад өгч байгаа. Тэнгүүд манайхан чинь пара нэмэх 8 дээр нь тавиад цонхоо болгочдөг. Тэгээд дулаан алддаг. Тэрийг бид нар айл олон дулааны тоолгоор мөнгөтэй холбоод өчгөр бид нар подологтойгоо гэртээ суухгүй пара дөрөвдөр тавиад жоохон цамцтайгаа ашиглдаггүй өрөө мөрөөгөө дулаанаа багсгачихна. Гадчаад жоохон дулаанаа багсгачихна. Нөгөө Япон яврах чинь ингээд ширэмэрэгээ халаалж болгоцсон байдаг чинь тэр байхгүй. Тэгэхээр нөгөө хүний эрчим хүчээ хэвлэх байгаль дэлхийг амрагчийг гин монетайз хийгээ мөнгөтэй нэрэд өгчих юм бол айгүй сайн одоо байчаад. Одоо ингээд гоё технологи судлаад явжсэн чинь бас нэг ийм айгүй гоё шинэ технологи гарч байгаа юм билээ. Манайх бол мэдээж одоо яг зэрэг тал дээр номер 1 байгаа ч гэсэн дахиад нэг хэмнэлтийн одоо инновац байлээ. Тэр нь юу вэ гэсэн чинь зочид буудалд ялангуяа хэрэгэлт юм байна. Хүн амьсгалж байгаа шүү дээ. Энэ амьсгалж байгаа температурыг анализ хийгээд тэр одоо өрөө ойрд хүн орж ирээгүй бол шууд өөрийнхөө температурыг одоо илүү зардлаа хумиж эхэлдэг. Тэр бүр айгуу гоё. Одоо буудлын нөгөө нэг заавал карта ингүүд гэрэл мэл хасаалаа гэж буудлууд бол ингэдэг шүү дээ. Тийм бүр хэрэггүй хүн амьсгалж байгаа тохиолдолд систем ажиллана. Гараад явангууд хүн амьд хүн байхгүй байна гэж үзээд шууд тэр өрөөг зардлыг бууруулдаг. Тийм гоё технологи гарсан байлээ. Сонирхолж хэлээ. Сүнс мэдэрдэг үү гэж. Набагийн маань яаж байгаа тэр нөгөө нэг сайн нэг ярьлаа шүү дээ. Нэг хотгон дотор ингээд нэг клуб байгуулах гэдэг юм ба шүү дээ. Тэр надад айгүй таалагдж байгаа байхгүй сая жишээлбэл. Одоо ингээд миний өнцгөр харахад бол одоо ингээд бид нар ингээд би ус төрчихгүй шүү. Тэгэхээр зөвөр яг байгаа байдлаар ярихад одоо нам гэдэг газар биш үү? Нэг газар ингээд ахмадуудыг ингээд эзэлсэн байдаг шүү дээ. Ахмадуудыг нэг бужигнуулаад ахмадуудыг тэнд нэг нөхөрлөх боломжийг олгоол те. Намаас өөр байгууллага ингээд тоохгүй байгаа учраас тэд нар магадгүй ингээд асар их хэмжээгээр санал өгдөг болов уу гэж боддог байхгүй бас. Тэнгүүд энд те энд жишээлбэл ингээд яг тэр нэг бүлэг бүлгээр цэцэгчин одоо ахмадууд ч юм уу ингээд нэг тийм сайн нөхрийн холбоо ингээд байгуулад ийм ингээд дуустай жишээд огтох юм бол нэг хотгон клубуд гарч ирнэ шүү дээ чинь нэг арай өөр нэг тийм нэг хэмжээний community үүсгэх юм байна гэж сайн харагдлаа л да. Наа чи одоо нэг нөгөө би ч нэг жоохон юм элдв судалсан энэ тийм жоохон юм болохоор би ярмаар санагчлаа шүү надад. Ийм энэ нэг католик христийн шашинтай нөхдүүд чинь бүтэнсэ өдөр болго очоод сүмдээ сунгуудаа эхнэр хүүхдүүд дагуулчаад гоё хувцастай яваад очихоор тэнд харилцаа үүсэж байна. Айлын октоо төвгүүд
Би нэг харж ийн гоё хувцас өгсөж чинь. Тэгээд хөшөө нөгөө өрөөдөлөөрөө тэгээд нөгөө төмпөн шангаа үгүй авъя гэдэг communication үүсчдэг. Маслын мод болохоор 7 хоногт бас уулзаад овгийн ахлагчин дээрээ сууж агаад бүгднтэй ингээ уулзчихдаг. За манай шарын шашин бол 7 хоног болгон заавалчгүй биш учраас бид нар өчтөр жил одоо ханшнээс өдөр гэдэг ингээ дуудсан баг ингэчээд ингээ байгаа. Цагаан сараар ингээ уулздаг. Тэгэхээр энэ одоо соёлт нийгэм байгаа, эрдний нийгэм байгаа учраас заавалчгүй communication үүсгэх хэрэгтэй. Тэрийг бидний дээр орлуулад байгаа нь л багтай. Facebook, social ингээд уулзсан юм шиг би уулзаараа тий. За би чинь ресторан чинь баг бүх юм чинь мэдж байгаа гэдэг. Тэр чинь мэдээд яах вэ гэж асуух, тодруулах, лавлах байх. Тэгээ энийг зайлшгүй хийж явах хэрэгтэй. Манай цагаан сар бол ингээд наадам байдаг. Гэтэл төрийн байгууллагууд одоо багийн соёлын арга хэмжээнүүд хийж энийг хийж байгаа. Энэ нь бол зөв. Гэхдээ энэний цаана дахиад нөгөө тэр арга хэмжээнд дээр л нөгөө улс төрчид нь явж очиод байдаг. Төр ууг нь бол тийм харилцааны хэрэгслийг уулзуулж явах хэрэгтэй гэдгийг хийгээд байдаг. Тэн дээр нөгөө улс төрчид байгаад байгаа учраас нөгөө хүнийгээл энэ нэг сайн хурлын гишүүн шүү, энийг манай сумын аймгийн дарга шүү гэж бодоод ингээ байгаад байдаг. Тэгэхээр зайлшгүй Монголд энийг одоо бид залуучууд энэ тухай ярьж, энийг шинжилгээний талаас нь ойлгоод яах хэрэгтэй гэхээр энэ олон NGO байгууллагуудыг, спортын байгууллагуудыг маш сайн дэмжиж явах хэрэгтэй. Тэгээ NGO-уудын одоо co-working office гэдэг юм уу бэлтэж өгч. Тэгээд одоо залуу дүү нартай энэ үр хүүхдүүдтэй 10 жилийнхэнд те клубд яв ерөөсөө олон нийтийн хүн байдаг. Байнга уралж явахгүй л биднэрт бол нөгөө 90-ад онд бид нар ч сургуульд орж ирсэн. Тэгээд коммунистууд пионер байсан гэсэн. Тэгээд бид нар бол ерөөсөө л тэнд гаражн дээр тоглож гүйж байгаа, твгээ тоглож байгаа бол орцсон суу шүлсээ ээж гитар дарж байгаа хүн болцсон. Тэгээд тэр нь эргээд бидэрт амар тийм амьд харилцаа байсан байхгүй. Найдвар хар багын найдвартай. Одооны хүмүүсийн проблем чинь найдваргүй. Ер нь бол тэгж бодоод байна шүү дээ. Ялангуяа нийгмийн асуудлуудаар одоо ингээс наабаг сонсоод би ингээл уяач гэдэг юм хэлж байгаа байхгүй. Тэгээд уяач хүнийх нь үднээс асуухад одоо жишээ нэг Монгол наадам зохион байгуулахад ч гэдэг юм уу те одоо мөрөн уралдаан ч байна уу бүх уралдаан ч байна уу зүгээр нэг миний зүгээс бол тодорхой хэмжээний жоохон уламжлалаас илүүтэйгээр жоохон шинжлэх хэрэгтэй юм дууж хараад байдаг байхгүй. Тэр зүгээс талаас одоо наабагийн одоо бодол нь ямар байд юм бэ? Яг уу би нөгөө байгаа ямиг жоохон өөндч шинжлэлээсээ сайжирцээ гэж хаддаг. Тэр утгаараа би Монгол наадмын зохион байгуулалтанд бол түнстэл хангамжгүй байдаг. Маш олон хүн оролцох зохион байгуулалт ингээ хариуцлага олуулсан ингээ би тав хуугаачдаг. Тэрний оронд хамгийн доктортой хамгийн одоо богтаа гэдэг шиг манай улс ерөнхийлөгчд хамгийн том хүндэлтэй хүн биш үү? Ерөнхийлөгч өөрийнхөө доороод улсын наадмын зохион байгуулалтыг аваад чихэн бол тэр аягүй сайн хяналт шалгалттай одоо том боломж болж байгаа. Хамгийн энгийн жишээ бид нөөсөө наадмаар комплейн хийдэггүй. Муухай болж ингэж ямар сэтгүүлч ярьдаггүй. Манай наадам аягүй муухай болдог. Тэр нь юу гэхээр нөгөө үзэгчдэд болон зуулчдад Улаанбаатархан бөглөрч очоод тэр хүйтлөгийн голын нарийн 2-ын замдаа гацчихдаг. Тэрийг яагаад 4 гинэ болчихвол. Тэгээд тэр нэг хурдмаар ирж байгаа ш нэг хэдэн модон сандалтай тий. Тэрийг нэг компанид нөгөөд надаар идэг юм уу хин нэгэн бизнесмэнд нөгөөд том судалтай болоод 20 долларын такс таслаад оруулчихдаг. Морич хүмүүс үзэх гэдэг шүү дээ. Маш тийм ээ. Яг тэрний асуудлыг бол яриад тах шүү. Шинээр систем барийг проблем. Нэг өсөндөө 7 сар зуулч хамгийн даад би чинь Монгол наадмыг үзэх гэж ирж байна. Тэгээ бид нар зөвхөн концертн дээр анхаарад найруулагчнаас сонгоод тэр найруулагч гоё муухай хэлэл гэдэг сэдвийг яриад байгаа болохос дид үтцээ ерөөсөө ярихгүй байхгүй. Тэгэхээр энэ хүйдлээ бол ерөөсөө уяач бид нар бол тийм том гэрээ бариад одоо бизнес гэрүүл найз нөхдөдүүд гоё юм гэж байгаа. Энгийн ард түмэн тэнд очиж машин тавих газаргүй бөглөрдөг. Тийшээ төмөр зам тавьсан юм байхгүй. Тэгэхээр би бол нөгөө зөвхөн Улаанбаатарын наадам хүйдлээ наадам бол тий 20 жилийн өмнөхөр 15 жилийн өмнөхөр байгаа тийм голын 2-ны зам дээр сайд дарна улс төрч нь өөрснөө хөдөлгчтэй. Бүгдээр чи юу гэж боддог? Одоо бүхий шинжлэх одоо жишээлбэл би харахад бол бүх бол жижиг том хэрэг байлаа. Бүх өөрөө их зард багтай учраас одоо хөгжөөд байгаа байхгүй юу? Нэгсэнд бүх өөрөө өөрийгөө л авч байна. Морьч айгүй олон хэвтэй ч гэдэг юм. Тэгээд бүх бол одоо маш их фэнтэй монголчууд дотроос гэтэл гадны хүн ирээд бүхэн зуулчдаг татдаггүй. Сумаач бүх орлогыг ямар нэгэн wrestling вэ штэ. Морин хүүхэн татдаг байхгүй.
морин хүнийг ингээд гадны үдээр бол жуучт бол Гэтэл нөө зуучт нь морийг харъя гэхээр очих боломжгүй шороо тоос яагаад тэрийг дээр нь усчихдаггүй юм те. Тэгээд нэг Монгол наадам гэдэг би нэлээд нарийн судалж байгаа. Хаана гарсан Монгол наадам гэдэг юм зогсбор байж байгаа. Тэр нийслэлийн харьяа ийм байгууллага газар. Тэр бол байгаа юм ал мэйнд зэнэгээс тийм жилийн нэг 10-20 цаг болон төсөв өгдөг гой болгож байгаа санхүүгийн чадахгүй тийм л одоо Сүхбаатарын талбай дээр үүдэг цэнхэр сандлуудыг түрээсдэг нийслэлийн Сүхбаатарын хөгжмийг түрээсдэг тэнд байгаа одоо үйлдэл юм шиг тэнд байгаа хэдэн жорлон юмнуудыг янзлах хэрэгтэй гэдэг үнэтэй юм байгууллага. Энийг бол маш өндөр зээл хэмжээнд аваачаад ерөнхийдөө шажуудаа тийм үү нэг шууд хотын дарга хажуудаа аваад янзлахгүй бол эзэнгүй хайлтчдаг. Манайхан нөгөө манай боруу одоо шашнэл шинээр нөлөөтэй боломжтой байна. Бэлэг дэмрэлтэй бай. Сайхан найр наадам болж байхад муу юм ярьдаг маа. Эртхэн ярьчлаа. Зөв шүү бас тий. Эрт ярьсан нь зөв бол. Нэр нүдний улаан баг. Шороо тоостой юм гэлтэй. Ядаж л нөгөө усчлуулалт хүртэл урдчлаад шүн нь хийчих хэрэгтэй байхгүй юу? Наазах юм. Тэгэхээр тэрэн дээр бол бид нар нөгөө дөрвтэй архамж авахгүй бол юм байна. Ер нь бол зүгээр тийм 4-6 игний зам тавилаа урдаас хойноос хойдын дахны замаас гэдэг юм уу эмэлчин 4 игний замтай байж чинь тэгэл асуудал нь шийдэж байгаа байхгүй. Энэ чинь бид нар юуны тухай ярьж байгаа 93 наадмын тухай ярьж байгаа. за 93 наадам. Монгол 93 наадам. Бид нар энэ ондоочлол хадгалах нь нэг нэмэр асуудал. Ондоочлол бид нар сурталчлах нь нэг нэмэр асуудал. Миний хэлээд байгаа сурталчилж чадахгүй байна. Зуучид дээр үзийг үзүүлж чадахгүй байгаа чинь гутамшигтай асуудал байна л асуудал яриад байна. Тэгэхээр бол нөгөө энийг хэвлээ хадгалъя л гэдэг. Жишээлбэл манай ондоочлол дээр нэг одоо дахиад нэг сөрөгдөл одоо тулгуулж тэрний юу вэ гэсэн чинь сая нэг манай уяач дээр сэтгүүлчдад далууснаас хойш робот гэдэг хэлчихсэн. Робот, уунат робот чек яриад хэлчихсэн. Тэгээ би судалгаагүй судалсан чинь би нөгөө төлөө байгуулах морин тойролд уралдаан зохиолтой гэдэг Төв аймаг улсын хоёуланд нь оргуулсан. Доктораар ирүүлээгээд хамаар яаж гинэ гэдэг шатлахад. Тэнгүүтээ би ер нь ингэж зовж явах робот чек оруулаад ирээ. Тэгээд нөгөө Арабын Дубайд байдаг юм робот тэмээний жоконы компани толгодод ер нь ачаад тушаад үзьгээд. Тэгээ Куэти хэлчин байгаа би сэргэлэн ахтаа холбогдохгүй юм ярьсан баха. Нахаа манай өөрөнгө өрний морины бас хамаарлалтай сахах. Ахаа ингэж байна би ийм бодод намайг энэ төрцөг чинь хүүхдэн төлөө байгуулалт торгоод тойруулах хэлэхгүй би өглөө би зүгээр робот чигтэй болчих гэдэггүй. Энэ нөхөр надад аягүй сайн ойлголтыг өгсөн. За наба минь ястаа наач юм болохгүй шүү. Арабийнхан бид захиад. Араб яасан бэ гэхээр тэмээ уралдаана бас хүүхд дунд байсан юм. Уламжлалт. Тэгээд нөгөө Америкууд нь шахах хүүхдийн төлөө мөлөө байгууллагууд нь дарамтлаад жокей болох робот жокейтэй болгочоод одоо нэг юм роботон жокей байгаад хоёр талаар нь олон жиптэй дагдаг. Тэгээ ерөөсөө нөгөө жипийг дагдаг бол зүгдэрч болсон гинэ. Альва спорт гэдэг чинь тэнд нэг юм амтан хүн дөрөв үлтэй амтныг хүн удирдаад хүүхэд удирдаад тэнд ийм активити үүсээ морьтойгоо харилцаа үүсгэх тий. Морь уралдаанч унаач чинь одоо нөгөө хамтрал үүсээд хамтарсан тэмүүлэл энерги үүсчээ тэр чинь хүүхдийн ген гон гэдэг чинь манай ондоошл манай урдан морины гол одоо биднийг уяраадаг биднийг татдаг гадны зүшид татдаг юм байт юм. Тэр тийм баг шүү. Нэг та нар робот руу орох юм бол яг манай арабын тэмээний салбар үзэгчгүй болоод удаа болоод одоо ингээд зөвхөн болсон шиг тийм болон шүүг анхааруулдаг байна. Тэгэхээр бид нар бол одоо олон жил уламжлал болгож ирсэн. Одоо үндэсний хурдан морьныхоо энэ өв соёлыг тэр чигээр нь хадгалж ээж одоо казакууд нөгөө юм тэмээ ямаага булаацалтаад байгаа л шүү дээ. Тэр ч одоо тэгэхээр амтныг булаацалтаад тасчих гэдэг нь ч өөрөө бас л одоо амтны эрхийн асуудал. Яагаад бид нэр тэрийг хадлаад байгаа гэхээр тэр өв соёлын ондоочлол гэхгүй. Тэгэхээр бид бол нөгөө ондоочлоо хадгалах нь тэгээ үүнийг залуучуудаас ойлгоод хэдүүлээ хамгаалт байх юм чухал гэж байна. Одоо миний хувьд бол хурдан морин дээр наадам ярьж байгасныг алт орчигээд хамгийн их нөгөөг ондоочлыг ярьж штэ. Би өөрөө хурдан мориноос юу мэдэрдэг вэ гэхээр хамгийн түрүү тэр нэг эрэх завь штэ хаалт ундаг. Яг
тэр хэсэг ингээ намайг омгшуулдаг байхгүй. Яг тэр нэг яг хүмүүсийн хүүхдүүдийн гоолол тий. Тэгэхээр тэр ингээ роботоор одоо юу гэдэг байхгүй шүү дээ. Яг үндэ бол тийм биз дээ. Тэр хамгийн их нэг би ингээ арзаалгадаг хамгийн гоё хэсэг нь байхгүй. Тэгээ одоо ингээд нөгөө робот уяаш мууяаш гэдэг чи одоо нөгөө AI гэдэг нөгөө тэг AI-аар дуу зохиогоод эхэллээ шүү дээ одоо. Тэр чинь тий юм Нэрээсээ бодлын сонсогдохоо тэр AI дуу юм лээ. Гэхдээ эн чинь өөрөө дуу аваа гэдэг юм ер нь хаанаас үүсэж байгаа гэхээр хүний нөгөө сэтгэлийн хүгнөөс үүсэж байгаа байхгүй юу? Яг гоо ингээд ерөнхийд тэр чинь нөгөө юм алгоритмаараа ингээд ийм их хүү аялгаутай байл хит дууны ингээд easy catch юм уу ингээд ингээд гаргачих болно тэг хүн сонсохоор нэг юм амархан яачаар тэнгүүтээ одоо ингээд сая ингээд тэр тэг ингээд хүн болгон тэр нэг Ghibli те ингээл конвертлол тэр хүний ингээд гараараа скетч зурдаг юу ингээл нөгөө талдаа уран бүтээлч нарын нөгөө нэг юм амар олон жилийн нөгөө нэг хөдөлмөр юуг ингээ амар зүгээр юм зугаа болгочих хүн болгоны гарт орох зүгээр нэг зугаа те санжаач зүгээр ингээ өгдлөө өгөөд би энэ сэдвэр ингээ дуу хийчих болно те ингээл би ч ингээ дуу хийчих болно. Өөсөө нөгөө хөгжлийн юу гэдэг бас буйнаар бас нөгөө амар олон солгоо олуудад дуустар бас од болсон л доо. Гэтэ тэднийг бол яриад яах вэ? Тэгээ тэр чинь одоо сүүл рүүгээ дуусна ч хэрэггүй болчих тий. Солгоо молгооч хамаагүй ингээд нэг автомат коррекшнээр ингээд тааруулаад дуулцдаг байсан бол одоо бүр тэгэх боломжгүй. Бүр ингээд зүгээр тий компьютер ингэж гарч ирээл дуулаад за юм виртуал хүмүүс сонгоцсон тий ингээд царай нь ингээд янз янзын царайтай хүмүүс янз янзын гарал үүсэлтэй. Тэгэл ингээл дарангуу тоолон солигдол, ингээл дарвал хоолон солигдол. Тэгээд нэг юм энэ чи яг эсэмдэр зүгээр нэг хүн өөрийнхөө баг энэ чинь өөрт нь зүгээр л өөрөө ямар дуу сонсомоор байгаа. Тэрийг хийх бүтээх боломжийг ойртуулаад даах шиг байгаа. Тэрнээс бол тэг ингээ одоо нэг юм зарим нэг нь бол итгэцэн нэг тийм хиймэл хүн гаргацсан янз янзын дураараа зохиогоо тэрнийхээ тоглолтыг юм холограмаар хийн мэн гэсэн мөрөөдөлтөй байна лээ. Гэхдээ би бол тэрнтэй нэг юм юу л бол гэдэг нөгөө юу гэдэг хүнээс нөгөө зүрхнээс зүрхэнд дамжиж нэг юм амьд мэдрэмж үүсдэг те. Одоо энд 1000 одоодын чат GPT ингээ харилцсан штэ. Надад хэрэгтэй юм хэлээд байгаа штэ. Нэг юм хүнтэй юм яриа суух шиг тийм мэдрэмжийг авдаг байхгүй тэр чинь ингээд за адаглаад баярлаач гэж хэлэхгүй штэ. Баяртай гэж хэлэхгүй штэ. За хэрэгтэй юм авчлаа тэгээ за тийм юм байна. Тэгээ ерөнхийдөө яг тэрэн шиг л байхгүй. Одоо нэг юм нэг талдаа хөгжлийн юм давуу талууд байна. Тэгээд мэдээж явах тэр өв соёл ондоочлоод юм дээр л ярьцж байгаа гэсэн үг байхгүй. За одоо биний зүгээс яхаа зүгээр ингээд харахад болохоор ингээд аюу гоё мэдрэмж төрөөд байгаа байхгүй. Ингээд энд сууж байгаа ингээд 5 хүмүүс маань зургуулаатай ингээд дандаа нэг тийм хийх бүтээх нэг тийм эрчим дандаа харагдаад байгаа байхгүй. Ер нь бол ингээд хүсэл мөрөөдөл одоо зүгээр хаал зүгт хандаж явж байгаа вэ гэдэг ч юм уу те. Тэр тал руу би одоо чи миний зүгээс сонсохыг хүсэж байгаа байхгүй. Ингээд салбар ингээд одоо ингээд найз зочд маань ингээд ороод ирсэн байна шүү дээ. Тэгэхээр тэр талаас нэг жоох асуулаад тэр талаар ярилцж болохоор байна уу? Ер нь бол за тэгвэл болор байглаасаа хэлье гэж та минь одоо ирээдүйд одоо юу мөрөөдөж юуны төлөө тэмүүлж байгаа. Гэхдээ ер нь амар том мөрөөдөл гэхээсээ илүү зүгээр өдөр тутамдаа их орондоо айгу зүгээр тавтай тухтай тогтвортой аз жаргалтай л амьдрмаар байна. Хүний амьдралыг их мэргүй гэдэг шиг эрүүл аюулгүй орчинд тэгээд нэг тогны одоо хязгаарлалтгүй тий тэгээд одоо магадгүй одоо бие даасан одоо эрчим хүчнээс өөрөө баг одоо орлогоо олдог энэ технологи нь байсаар байгаа юм чинь миний одоо төсөөлийн ертөнцид бол би бол өөрөө амьдраад эхэлсэн. Тэгээд Улаанбаатар хотод бол заавал амьдрах гэдэг шаардлага байхгүй. Бүгдээрээ эрчим хүч хангалттай болчих юм бол би бас нэг терминал гэдэг нэвтрүүлэгт орохдоо хэлсэн шүү дээ. Бүгдээрээ хүссэн газар амьдрий. Бие даасан амьдрий. Яг л одоо Набагийн хэлж байгаа шиг өөрийнхөө одоо амьдрахыг хүссэн тэр community-га бүтээ. Хүснээрээ л амьдрий. Тэгээ одоо бидэрт бол бас харьцангуй бүр боломжгүй мөрөөдөл бас биш болчлоо. Энэ технологи нь ороод ирчихэж байгаа болохоор бидэрт боломж нь байна. Тэгээ хамтдаа аялал жуулчлалаа гоё хөгжүүлээ. Эх орноо одоо аягүй сайхан энэ дэлхийн улс орнуудад гоё сайхнаар нь үзүүлээ. Ягаад тэгэхээр бид нар дандаа хүмүүсийн одоо контентээр манай Монголыг одоо харж ирсэн CNN-ийн реал нэвтрүүлгийг явдаг, Солонгосод реал өөрсдөө контент хийгээд явдаг. Гэтэл манай яг өөрийн улсын бодлогоор ч гэдэм үү. Гэтэ улсын бодлогоор хийгээгүй л дээ бид хоёр зүгээр өөрсдийнхөө бодлоор хийж байгаа. Гэтэ тэр нь юу вэ гэхээр өөрсдийнхөө одоо сайн сайхныг харуулмаар байгаа хүслээрээ хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр эн чинь Монгол хүний захиалга байхгүй юу.
гэр орны гадныхын дайтай харах. Тий, гэр орноо бас нэг аятайхан харуулж таниулчих гэсэн зорилгоор хийж байгаа учраас аялал жуулчлал сайхан хөгжөөсэй, бүгдээрээ эрүүл аюулгүй таатай орчинд амьдраасай. Тэгээд одоо Монголоо бүгдээрээ л тал талдаа бас нэг аятайхан монгол хүний одоо үн цэнийг гаргаад явж байгаа найзуудтай бас их баярлалаа гэж хэлье да. За ханагийн маань. Би амар Бусад тий нэг одоо энийг гарах үгүйг бол бид нар шийдэх. Тий, одоо яг дуусныхаа дараа үзэж байгаа шидэж штэ тий. би амар том амбицтай. Би өөрөө яг 12 настайгаас ахуулаад Монголыг дэлхийд таниулна гэсэн мөрөөдөлтэй болоод тэгээд хүмүүс одоо ном уншихаа болж байна. Телевиз рүү ингээд телевизээ кино үзээд байна. Би кино хийдэг хүн болно ингээд. Киногоор Монголыг дэлхийд таниулна ингээ 12 настайгаас. Тэгээд тэр үед жүжигчин кино хийдэг юм ингээд жүжигэн дугууланд яваад тэгсэн найруулагч хийдэг юм байна гэ. Тэгээд их сургуульд орсон чинь найруулгыг хийж авьяасан алга продюсер хийгээд хүмүүсийн зохицуулъя гэгээд. Тэгсэн манай аав нэг юм үлгэрийн ном Азийн бүх одоо үлгэрүүдийг нэгтгэхэд тэгээд шашны үлгэрүүдийг бүгдийг нэгтгэх нэг ертөнц байгуулад тэг нэг юм үлгэрийн ном бичсэн байхгүй. Тэгээ миний мөрөөдөл гэвэл би яг юнитлээ явж байгаа гэхээр Азийг дахиж нэгтгэе гэж одоо тэр киногоор. Тэр нь яагаад вэ гэхээр их Монгол гүрэн гэж байсан шүү дээ. Тийм ээ. Тэнгүүд одоо ингээл Хятад, Солонгос, Монгол, Турк ингээл Чинийх, Минийх гэж булаацлаад ш соёлоо. Өв соёл яриад ш бид нар ондоош л яриад ш. Гэхдээ яг үнийг хэлэхэд нэг хэсэг их Монгол гүрэн байх хугацаанд бидний өв соёл айгүй их холигдсон, солигдсон. Эхлэл нь хинч байсан болно, үндс нь хинч байсан болно. Чи би гэсэн эго байхгүй, чи бидний зүйл гэж би боддог байхгүй өв соёлыг. Өв соёлоороо бид нар нэг болох хэрэгтэй гэж боддог. Тэр дэлхий гэж ярихгүй ч гэсэн би бол нэг их Монголын гүрэн байсан тэр хүрээндээ ахиж нэг хэдүүлээ Аз гүрэн гэдгээр нэгдэж болох шүү соёлоор. Одоо бид нар соёлын дайнд л байгаа юм чам. Гэсэн зүгээр амар тийм хол том бэлгүй ч магадгүй л дээ. Гэхдээ ер нь бол би өөрөө аавын тэр үлгэрээр Game of Thrones шиг тийм сериал кино Монгол гिच биш яг Аз гэдэг нэг шинэ ертөнц байгуулад тэгээд бүх их Монгол гүрэнд хамаарагддаг байсан улсуудыг нэгтгээд бөөнөрөө нэг тийм төсөл хэрэгжүүлж үзэх миний мөрөөдөл байдаг. Би миний яг юм юу гэдэг мөрөөдөл юм бол ингээд юу гэдэг янз янз л олон төрлийн мөрөөдөл байна. Хувь хүний юу гэдэг ерөнхийдөө тойргоор нь ботход юу гэдэг ингээд нэг улсыг орон шиг болоод нэг гэр орон шиг болоод тэгээд нэг юм тэгээ энэ гэр орондоо нэг юм агтайхан тайван сайхан амьдрахыг л хүсэж байгаа. Тэрнээс бол нэг амар тийм алдарч цойлоо ингээд тийм бол хүсэхгүй байгаа. Тэгээд тэр нь би бас ингээд салбарын залуучууд зөв нэг шинэ үеийн залуучууд тэр нь бүгд нэг бусдыгаа гэсэн тийм сэтгэлээр явах юм бол энэ нэг ингээд тойрог үүсгэдэл зүгээр ингээд бөөнөрөө гараа атгаал ингээд зүгээр юм босоод ирэх юм шиг санагддаг надад. Тэгээ юу гэдэг яагаад чи нэг юм тэгэхгүй ингээд нэг юм дандаа нэг юм ингээд монголчуудтай харах нэг юм дандаа л нэг юм сэтгэлээ хүлэгтүүлэх гэж байгаа юм шиг те нэг юм залиулах гэж байгаа юм шиг нэг юм айц хүч дунд болцсон. Тэгээ тэрний эсрэг юм нэгэндээ итгээд ингээд урагшилт тэгээд давхараас ингээд тийм тэгээд салбар хүмүүс ингээд нийлээд бас ингээд ямар тач хэдүүлээ нэг кино менуу хаард гарыг те бас Нэн дээр нэг юм нэмж хэлгээд бас төгөлдөр буюу одоо Бэнанда мөн продюсер та нэг зүйлээр бас баярлаа гэж хэлэх гэсэн. Яагаад тэгэхээр энэ хүн чинь бас Монголын бас баггүй гэж хэлэх бах те олон гэхээс илүү баггүй одоо олон артистуудыг дэлхийд одоо яг Японд Солонгост те ингээд за ер нь өөр улс орнуудад ер нь 2 дахь 3 дахь ингээд улсуудад артистуудыг одоо бэлдэж гаргасан хүний нэг гэж одоо би бол өөрийнхөө хэмжээнд бол тэгж хүлээн зөвшөөрч хардаг. Дээрээс нь бид нар одоо ингээд манай бас нэг сайн дурын ажил байдаг л да. Нөгөө хятад дууны тэмцээн гэдэг тэр нас бодлого нь болохоор юу гэхээр Монгол одоо хүүхдүүдийг хятад хэл одоо мундаг сурж байгаа хүүхдүүдийг хятадд одоо алтаршуулах одоо стартап гэдэг шиг тийм хөөрхөн жижигхэн тийм одоо авиастай хүүхдүүдээ бас хятад мороор бол одоо сойж үзэх тэр ажил хөдөлмөр одоо өрнөж явж байдаг. Тэгээ одоо энэ жилээс 2 дахь удаага сойгоод үзчихмээр байна. Тий. Тэгэхээр энэ одоо тэмцээнд маань манай Мэнонда мөн бас сайн дураараа одоо шүүгч хийж тэр авьяастай хүүхдүүдийг тодруулдаг одоо үйлд одоо хамтарч ажилладаг бас баярлж явдаг шүү найздаа. Хоёр уран бүтээлчийг одоо
одоо хятад руу одоо уран бүтээлч ба тий уран бүтээл хийж гаргасан. Ер нь бол тэр зах зээл рүү нэвтрүүлсэн. Одоо энэ жил дахиад бас орох байхаа гэж найдаж байгаа. Гэхдээ тэгээд угаасаа миний зорилго бол яг Монголоос өөр газар бол хаанч байсан хамаагүй би бол станц ч гэсэн хамаагүй үзэлцэн л гэж бодож байна. Бистрийг айгүй ярьж байна. За манай Эгийн маань. За мэдээж бүгдээрээ нэг гоё салбарынхаа зүйлсийг ярьлаа. Тэг өнөөдөр бас юм гайхамшигтай мундаг. Үнэхээр бас ингээ хий бүтээе гэсэн чинь хүсэлтэй юм гайхалтай хүмүүстэй бас ингээ хамт сууж байгаа да нэр төрөй хэрэг байна. Тэгээд миний хувьд болохоор яг бид нар өрмөн үлдэх хорвоо юм да гэдэг шиг одоо хүүхдүүдээ тий ядаж одоо бид нар ингээл зовоол байна, ингээл хэцүү байна, юм асуудалтай байна гэдэг байгаа боловч хүүхдүүдээ ядаж энэс дээр илүү сайхан орчинд тэ амьдраасаа гэсэн чинь хүслээр угаасаа ингээ хүн болгон ер нь бол зүтгэж байгаа бах. Тэгээ салбар бүртэл зөвхөн миний зүгээр ганц ингээ хичээдэг зүйл одоо ямар нэгэн байдлаар уулс төрчөөд юм уу хин нэг би өөрийнхөө энэ болохгүй бүтэхгүй байгаа зүйлд ингээд буруутгах биш. Зүгээр л би ядаж өөрөө зүгээр аятайх юм байна. Би ядаж хичээе те. Би ядаж чадлаараа үзье те. Би хийж чадах одоо тэр зүйлээс та тултал нь хий. Тэг би нэг аятайх юм байх юм бол бас миний эргэн тойрон бас нэг жоох аятайх юм байгаад тэгээ тэр хүмүүсээс дахиад үлгэр дуурайлаа бусд нь ингээд ер нь бол тэ нэгнээс ингээ урам зориг тэ үтгэл үнэмшил юу гэдэг энэ бол болгоныг аваад сайхан амьдрах одоо болов уу гэж боддог. Тэгээд яг ийм нэг яриа байгаад байдаг шүү дээ. Монгол хүмүүс эзэж бие бинийгээ дэмжиж чаддгүй ч гэдэг юм уу, хамтарч ижил чаддгүй л гин тамийн тогооны үлгэр шиг нэгээ дандаа доош нь татлаа гэл тэгдэг боловч бас ингээ яс юмн дээрээ те тэр бол хувь хүнээс бас өөрөөс нь шилтгаалж байгаа юм. Дээж ингээд маш олон гоё одоо бүгдээрээ л ийм гоё хамт олонтой хүмүүс байгаах те ингээд бас нэг гоё хамт олныг бүрдүүлээ соёлыг одоо үүсгээд те өөрсдөө хэмжээнд ямар ч гэсэн ингээ хичээгээд явхад бол манай Монгол улс үнэхээр гоё хөгжих байхаа гэдэгт итгэлтэй байна. Монголоос сэргээе, алмаас сэргээе гэж байгаа шүү дээ. Өнөөдрийн ураг юу байлаа та нэг гоё үг байсан да. Монголоос сэрээе, олноо. Монголоос сэргээе, алмаас сэрээе гэдэг байгаа шүү дээ. За Напагийн хувьд одоо ирээдүйд бас өв соёлоо ямар хөө одоо байдаас те өөр хождоос юу захиж одоо юу үлдээ солиорч байна. Юу үлдээх одоо тэр бүтээлийг одоо юу гэдэг мөрөөдөж бүтээхийг одоо хүсдэг вэ? Тэр талаас суулцаач гэж хүсэж байна. За хувийн хувьд бол course нэг юм бүгдээр нэг байгаа юм чинь юу шүү дээ. Legacy-г үлдээх те. Тийм ээ. Миний аав ийм хийсэн бүтээсэн гэж нэг. За тэгээд нөгөө Justice гэдэг ном дээр тийм юу гэхэд за 2 настай хүүхдийн чих ашиг 80 настай өвгний чих ашиг юу вэ гэхээр хүн юу хүсдэг вэ? Намайг хүндлээч. Хүндлэхийн тулд хүн яах ёстой? Залуучууд яах ёстой? Итгэл хийж бүтээх ёстой. Тэгээд Монголд нэг одоо миний нэг хараад буруутгаа засах гэж боддог зүйл үү гэхээр итгэл найдар муутай залуучууд. Тэгээд нийгмийн контентууд нь тэр чигээрээ одоо улс төрчүүлж цүнхэж намаар явахгүй сайхан амьдрах боломжгүй болсон. Нэг бол одоо баяа хэлээ бүргэн бэр болохгүй бол баян найзтай л ойр байхгүй бол би боломжгүй надад ямар боломжгүй гэд бодсон. Бүх сэтгүүл зүй, бүх кино, бүх зүйл нь ингээл нэг юм авилгал хэл авахур улс төр ингээд нэг юм даалтгаар гэж ингэж эсвэл цагаан морьтой хаанхуу мөрөдсөн болсон тий. Ингээд нэг юм яваад тий. Би тэр сэтгүүлч найз нартайгаа хэлээд та нар нэг ойлгохын ч соён гэрэл нь бийж болдгоо юм. Тэгэхээр тим хийгээд наа үзэхгүй байна. Тэгээ би бас түрүүн за би ингээ хэлвэл гэж болсон. Дотроос олсон би 6-гийн баг үзэхгүй хөө. Магадгүй тийм учраас баг зурагтаар цацаж хийж бодохгүй байгаа. Нөгөө манайхан чинь тийм нэг дэлхийн нийтээрээ тийм болсон юм байна л да. Мууг одоо шүүмжилсэн сэрэмжлүүлсэн gossipтэй ч гэдэг юм уу тийм контентууд явдаг болцсон. Тийм соён гэрэл чиглэлийн юм бол нэг ахтар явхаа болцсон. Яг хуу Монголын ирээдүйд би бол амар итгэдэг. Бид нар чинь 30 жилийн одоо энэ эдийн засгийн шинэ хөгжлөөр 30 жил болж байна. Өссөн өсөөгөө одоо энэ олон хэлбэнд нэгтгэр улсын болон хувийн компаниуд нь бид нар бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлөө гаргана. Улс нь хувийн мөнгөтэй болохоор иргэдтэй мөнгөтэй болно иргэдийн одоо GDP per capita 10-20-30 мянган доллар удахгүй болно. Тэгэхээр Улаанбаатар хотын
гэр хороол маш хурдан хугацаанд байрлуулж байна. Аймгийн төвд байрлуулж байна. Яг метротоо болно. Би бол тэнд бол бүрээ итгэдэг. Бид нарт ямар нэгэн одоо пожин дуулчих гэсэн проблем алга. Тийм. Баялаггүй гэсэн проблем алга. Манай том бол одоо оюун ухааны маш өндөр потенциалтай. Зүгээр нөгөө баялагын төлөх байлдаан нь биднийг ядуу муухайгаар нь ойлгоцсон гарна. Тэнгээр нь хагдуулаад ингэ байгаад байдаг. Тэгээд маш олон босолтой чадaltaй залуучууд тэрнтэй би аягүй олон юм сайхан байна. Ирээдүйд бол супер ихтэй байдаг. Гол асуудал проблем юу гэхээр сэтгэлгээний проблем байгаа. Тэгээд нийтд мэдээлж байгаа соёнгийг өрөөж байгаа маш ялангуяа инфлюенсерүүд байж байна. Дэлхийн нийтээрээ инфлюенсерүүд одоо залуучуудын хүүхдүүдийг буруу тийш нь залж тий. Хамгийн энгийн нь зүгээр сургууль төгссөн хүүхдийг стартап байгуулах, бизнесийн халаад саятан бол гэдэг ингээд хүүхдүүд мөнгөтэй бол мэгтэй бол гээл тий. 5-10 жил хамгийн сайн ажил хийдэг тухайн мэргэжил хамгийн супер хүнийг дор цалинтай цалин гүнзгийж ажиллаж эрдэм мэдлэг туршлагатай болж дараа нь дараагийн ажил бизнес үйлдвэрлэл хийх ёстой байтал. Тэр нөгөө маш буруу үйлдвэрлэл зурчлагаануудыг дэлхийн нийтээр хийж байна. Монголчууд бас хийж байна. Тэгээд нэг юм харанхуй бүдүүлэг бид нар нөгөө коммунизмын үеийг ийм соёлын буруу товтлогон гэдэг ярьдаг удавчиг эргээд 10-20 жилийн дараа бид нар энэ үеийг харахаар одоо нэг ийм муу мухай мэдээгээр ард түмнийг ийм одоо өнөө маргааш шүү дэлхийс нөхж байгаа Монголс нөхж байгаа Монгол эзлэгдэж байгаа юм шиг байдлаар байнгын ийм мэдээлэлээр Шүртэй 50 байдал байлгаж байгаа юм харамсалтай одоо энийг тэр тасхын төлөө бид нэр явах хэрэгтэй. Тэрийг одоо 7 хоног болгоны сэдв энтер гэдээ бүр өөрөөсөө одоо өөгшүүлээд дэмждэг болсон тий. Тэгэхээр ташинт дурд одоо хийлгээд манай Four Seasons сэтгүүлийн редакц хизээч тийм одоо хар шар мэдээ рүү орж байсан түүх байхгүй шүү энэ 10 хэдэн жилийн хугацаанд. Тэгээ соёлын гэрлийн контентууд янз бүрийн санаа оноо байгаа шүү. Хамтаал хүмүүс тийм. Одоо нэг ийм сайн бүтээл хийхээр хүн сонсохгүй шүү гэдэг байгаа байхгүй. Тэгээд Гэдэг шиг сонсогдож байна. тий. Тэгээд одоо амар гоё кино үзчихсэн хүн үзэхгүй шүү. Ингээд ийм бүх юмыг ингээд ийм ашиг орлоо. Манай кинонд ямар ч эсрэг дүр дайслаад байхгүй шүү гэдэг байгаа байхгүй. Тэнгүүд бас хүн үзэхгүй нэ. Зөрчил байхгүй мó. За манайхаа 20 минут ерөөхдөө 30 минут болчих 5 болчих. Тэгээд өнөөдрийнх нь нэвтрүүлгийг баярлаа гэдээ хэдүүлээ. Тэг өөрөө өснөө баярлалаа. Амсбат та бүхэндээ баярлалаа.